Hi guys, хар самбараа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та нартай өмнө нь ярьсан гэмт хэрэгүүдээс сонгож аваад эмгэтгэл хүргэж байна. Урт дугаарт дуртай болон унтагтаа гэмт хэрэг сонсож унтдаг хүмүүстээ зориуллаа. Та нартайгаа би дараагийн удаа шинэ дугаараар уулзах болно. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг enjoy. За Скидмор гэдэг хот бол Миссури мужийн баруун хойд хэсэгт байрладаг маш жижиг талбайтай тосхон. Түүхийгээ туршид бол хүн ам нь хизээч 600-аас давж байгаагүй 2026 оны байдлаар 245 хүнтэй гэж бүртгэгдсэн байдаг. За өөрөөр хэлбэл хүн бүр бие биеэ таньдаг жижигхэн суурин гэсэн үг. Тосхны оршин суугчдын ихэнх нь бага орлоготой тариачид байсан. За эргэн тойрон нь бол өргөн удам үр тарианы талбайгаар хүрээлэгдсэн. Гэхдээ энэ жижиг тосгон бол өнөөдөр тайван хөдөө аж ахуйн суурин гэдгээрээ биш, энд болсон аимшигт үйл явдлуудаараа илүүтэй түүхэнд үлдсэн. Kenneth Murray гэх энэ залуу бол энэ дугаарын гол дүр. Тэрээр 34 оны 6 сарын 1-нд их хямралын үеэр ядуу нүүдлийн түрээслэгч тариачдын гэр бүл төрсөн. 16 хүүхдийн 15 тон байсан. За зарим их сурвалжид бол 13 эсвэл 14 дэх хүүхэд гэж дурддагч ямар ч байсан маш олон хүүхэдтэй амжиргаа тааруу айлд өссөн. Их хямралын үед бол нөөц бололцоо тун хомс байсан учраас Ken багаасаа мөнгөтэй хүмүүсийг үзен ядаж өсдөг. Түүний эцэг эхийг Тони болон Мейбл гэдэг Тони 20 настайдаа ердөө 14 настай байсан Мейблийг жирэмслүүлсэн. Ажил хайхын тулд тэд Миссури болон Канзас мужийн хооронд байн нүүдэлдэг байсан. Олдсон ажил нь бол хизээч хангалттай орлого олдоггүй байсан. Эцсээ тэд Скидмор хотын захад суурьшдаг. Тони хүүхдүүдэд байн хүчирхийлдэг байсан төдийгүй фармын амьтдыг ч гэсэн зодож тарчилдаг байсан. Үүгээрч зогсохгүй өөрийн хүүхдүүдээрээ хүртэл амьтдыг зовоолгодог байсан. Тэдний хүмүүжилт бол маш муугаар нөлөөлдөг. Kenneth бол 10 гаруй хүнтэй жижигхэн байшин тусдаг. Эцэг их нь өдөр бүр 10-аас 12 цаг ажилладаг байсан болохоор ихэнх цагаа гэрээсээ гадуур ганцаараа өнгөрөөдөг байсан. Сургуультай тэр их хвчлэн бохир хувцастай, муу ариун цэвэртэй очдог байсан. За заримдаа бусад хүүхдүүдэд эвгүй үнэртдэг гэсэн шалтгаанаар гэрлүүн буцаадаг байж. Ангийнхных нь ярьснаар бол тэр зоожиг, төрөмгий, за бүр хүчирхийлтэй хүүхэд байсан. Заримдаа ангийн хүүхдүүдээ хутгаараа сүртүүлдэг байсан гэж яригддаг. Тэрээр 15 настайдаа 8 дугаар ангиасаа сургуулаа орхиод тухайн үед бараг бичиг үсэггүй байсан гэж үздэг. Багаасаа гадаа байх дуртай, сургуульд явхаас илүү элбэн хангахыг илүүд үздэг байсан. Өсвөр насндаа шөнөөр идэвхтэй амьдрах зуршилтай болсон нь элбэнхийг шөнөөр агнадаг байсантай холбоотой. Ингэж харанхуйд байнга явдаг болсноор янз бүрийн хэрэг төвөгт холбогдох нь ч гэсэн нэмэгддэг. Өсвөр насны сүүл 20 гаруй наснда тэр хулгай хийдэг, үхэр мал хулгайлдаг, эмэгтэйчүүдтэй олон харилцаатай нэгэн гэдгээрээ нэрд гардаг. Зарим хүн бол түүнийг өтгөн хар үстэй, за хажуу талаараа хуудастай, цэнхэр нүдтэй царайлаг, ойролцоогоор 188 см өндөр биерхүү нэгэн байсан гэдэг. 18 настайдаа буюу 1952 онд Миссури мужийн Денвер хотод анхны эхнэр Олитатайгаа гэрлээд худалгүй хүүхэдтэй болдог. 20 настайдаа хүргэн ахыхаа барилгын талбай дээр ажиллаж байхдаа 9 метрийн өндрөөс ган хавтан толгой дээр нунаад маш хүнд гэмтдэг. Хамгаалтын малгай өмссөн байсан ч гэсэн тархины хүнд гэмтэл авч мөн хүзүүний булчин мэдрэл нь гэмтдэг. Үүнээс хойш тэр архаг өвдөлттэй болдог. Зарим нь бол энэхүү тархины гэмтэл нь түүний дараагийн хачирхалтай, хүчирхийлэлтэй зан авирын нэг шалтгаан болсон байж магадгүй гэж үздэг. Тэд хэсэг хугацаанд Миссури мужийн Денвер хотод амьдарсан ч гэсэн Ken доктортой ажил хийж чадахгүй болсон болохоор 55 оны орчимд буцаад Скидмор руу нүүдэг. Залуудаа тэр бол бие бэлтрийн хувьд чирэг царайлаг байсан болохоор хүмүүс түүнийг залуу Elvis Presley-тэй хүртэл зүүрлдэг байсан. Харин нас ахих тусам жинийн нэмэгдэж ойролцоогоор 123 кг хүрч дээрээс нь чинь 188 см өндөр том биетэй гэдгээ ашиглаад хотын хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг болсон. Тэр бол өөрийн эзэмшлийн газрынхаа хэсгийн газрыг түрээсэлж мөнгө олдог. За мөн уралдааны нохой худалдаж мөрий тавьдаг. Үүний зэрэгцээ тэр үр тариа, арх, шатхуун, эртний идэл, за тэр бүхэл нутгийн мал сүргийг хүртэл хулгайлдаг байсан. Хулгайлсан малаа тээвэрлэхүн тулд ачааны машинаа тусгаалan өөрчилж дуудлага худалдааны газруудын хүмүүст мөнгө өгч хулгай малаа хурдан чимээгүй заруулдаг байсан байна.
Тухайн үед Миссури мужид малыг заавал тамгалах хууль байгаагүй учраас эрх баригчид эдгээр хулгайн хэргийг Кентэй холбож нотлоход ихээхэн хүндрэлтэй тулгардаг. За үүнээс гадна Кен нутгийн хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг байсан болохоор ихэнх нь бол түүнийг цагдаад мэддэхээс айдаг байсан. Хэдийгээр тосгоны хүмүүс малын хулгайг Кен үлдэж байгааг бараг бүгдээрээ ойлгодог болсон ч хинч түүний эсрэг мэдүүлэг өгөхийг хүсдэггүй. Нэг удаа Кен болон хэдэн найзууд нь нутгийн малчин Клен Грахамыг зодож зүүнүүдийг нь бараг сугартал нь өшгөлсөн. Үүний дараа тэд Клений охин руу дайрч хоолойг нь боож алнаа гэж сүрдүүлдэг. Мөн Кен хэрвээ энэ халдлагыг цагдаад мэдэгдвэл эргэж ирээд охиныг чинь дахиж гэмтэн шүү гэж сүрдүүлнэ гэх мэдээлэл бий. Хожим нь Кен баривчлагдсан ч гэсэн худал илрүүлэгчийн шалгалтыг давсан гэсэн шалтгаанаар суллагддаг. За өнөө үед бол худал илрүүлэгчийн шалгалтыг бол дангаар нь нотлох баримт гэж үзэх нь бол маш ховор, за бараг үздэггүй. Яагаад тэгэхээр судалгаагаар бол зарим psychopath болон sociopath хүмүүс бол гэмт хэргийн мэдрэмж бага байдаг учраас зүрхний цохилт болон биеийн физиологийн өөрчлөлт нь энгийн хүмүүсийн шиг илэрдэг. За иймээс ийм төрлийн шалгалт бол найдвартай арга бишээ гэж үздэг одоо үед. Гэхдээ тухайн үед бол Кенийг ердөө худал илрүүлэгчийн хариунд үндэслэн сулалсан. За энэ нь бол түүнийг шийтгэлээс мултарсан олон тохиолдлын ердөө эхлэл болдог. Кен ихэнхдээ хэдхэн хоног хоригдоод л суллагдаг байсан ч гэсэн нутгийн олон тариачин хууль сахиулагчид бол түүнийг тоо томшгүй олон гэмт хэрэгт буруутаа гэдэгт нь итгэлтэй байсан. Гэхдээ түүний өшөө авалтаас айсан хүмүүсийн ихэнх нь түүний эсрэг дуугарч чаддгүй байсан. 1972 онд түүнд үхэр мал хулгайлсан хэрэг үүсгдэг. Кен энэ удаа бол Канзас Сити гэх томоохон хотоос Ричард Макфейден гэх нэртэй нэр хүндтэй өмгөөлөгчийг хүсэлдэг. За энэ Ричард Макфейден гэх энэ өмгөөлөгч бол энэ хэргийн туршид хамгийн чухал хүмүүсийн нэг болж Кенийг олон жилийн турш шоронд орохоос хамгаална. Тэрээр энэхүү малын хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан. За үүнээс хойшоо Кенийн өмгөөлөгчөөр байнга ажиллаж эхэлдэг. Ричардын ярьснаар бол Кен жилдээ дунджаар 3 удаа хууль хяналтын байгууллагатай асуудалд ордог байсан. Нийтдээ 20 гаруй удаа яллагдагчаар татагдсан гэж үздэг. Гэхдээ тэр нэг ч удаа зохих ял шийтгэл авч байгаагүй. Олон жилийн турш Миссури мужийн Норвей дүүрэгт бол бусад бүх тойрогоос илүү олон малын хулгайн хэрэг бүртгэдэг байсан ч гэсэн эрх баригчид бол Кенийг ялаж чаддгүй байсан. Харин хүчирхийлэл айлган сүрдүүлэх арга барилаасаа болоод тэр удалгүй Норвей тойргийн буули буюу дээрлэгч гэх хочтой болдог. За Кен ихэнхдээ бол Скидмор хотын төв гудамжинд байрлах DNG Tavern гэдэг бааранд очдог байсан. За тэрээр дотор нь хэдэн мянган долларын бэлэн мөнгө хийсэн цаасан ут барьж очоод шар хайрыг тамхиныхаа мөнгийг тэндээсээ гаргаж төлж байсан гэдэг. Зарим хүн үүнийг зүгээр л баян тансаг харагдах гэж ингэдэг байсан гэж боддог байсан бол зарим нь бол түүнд малаа алдсан фармеруудыг зориуд доромжилж эн чин та нарын малын мөнгө шүү гэсэн утгаар гайхуулж байна гэж үздэг байсан. Ингэснээрээ Кен тосгондоо жигшигдсэн нэгэн болсон ч гэсэн тэр үедээ фармеруудын малыг хулгайлж мөнгө алдуулдаг төвөгтөө этгээдээс бол нэг их хэтрэг байсан. Гэхдээ тэр өөрийгөө за би хэрвээ энэс мултарч чадаж байгаа юм чинь өөр юу хийж болох вэ гэсэн бодол орж ирсэн юм шиг санагддаг. 20 гаруй настай болсон хойноч гэсэн тэр ангийн найзуудтайгаа байнга нийлдэг. За яг өөртөө тарсан тэнийг юмнуудтай. Тэдэндээ залуухан мах сонирхтгоо гэж илэн далангуу ярьдаг байсан. Заримдаа бүр дунд сургуулийн орчим эргэлдэж хөвгүүдтэй найзалснаар тэдний эмэгтэй найзуудтай танилцахыг оролддог байсан. Тэр үед бол Кен аль хэдийн 20 гарцсан насанд хүрсэн хүн байсан. Тэрээр бүр Барбара гэх 13 настай охинтой хамт арх уудаг байсан. Ихэвчлэн ядуу, боловсрал багтаа өсвөр насны охтыг онилдог байсан. Насанд хүрээгүй хэдэн хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн тодорхойгүйч ийм үйлдэлээ олон удаа давтсан болохоор найзуудынхаа хүрээнд энэ талаараа нэрд гарсан. Түүний эргэн тойрны хүмүүс ч гэсэн адилхан хүүхэд хүчирхийлэгчд байсан гэх яриач гэсэн байдаг. Олон жилийн турш Кен хохирогчдынхаа заримыг жирэмслүүлж байсан бөгөөд дараа нь хууль эрх зүйн асуудал үүсгэхгүй тулд тэдний эцэг эхийг сүрдүүлэх эсвэл мөнгөөр дуугүй болгодог байсан. Тэр Алитатай хэдэн жилийн турш гэрэлсэн хിവэрэ байсан ч гэсэн удалгүй Шарон гэх 15 настай охинтой танилцдаг. За нэг их удаагүй 58 онд Кен Алитатай гэрэлтэй цуцлуулад за удалгүй Шарон ч гэсэн жирэмсэн болдог. За мөн дээрээс нь Сайли гэх 13 настай охиныг өөртөө татаж эхэлдэг. Нэг өдөр Сайли түүнтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд Кен охиныг зодож аавыг нь алнаа гэж сүрдүүлдэг. За түүнээс хойш Сайлиг удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртүүлж бүр өөртөө нь болон 15 настай Шаронтой хамт амьдрахыг хүртэл туулгадаг. За гисэн ч ямар ч
байсан тэр жилдээ Кен болон Шарон хоёр гэрэлдэг. Шарон ч 15 настай охин байсан. Кен амьдралынхаа туршид нийт 6 өөр хүнээс дор хаяж 17 хүүхэдтэй болсон гэх мэдээлэл байдаг. За мэдээж тэр 6 хүний ихэнх нь бол насанд хүрээгүй охид байсан. 59-оос 65 оны хооронд Шарон бол нийтдээ 5 хүүхэд төрүүлсэн. За мөн Дона гэх өөр нэг 15 настай охин 59 онд Кенийн өөр нэг хүүхэд төрүүлдэг. За харин Салли 61, 63, 64, 65 гэсэн онуудад нийт 4 хүүхэд төрүүлсэн. 64 онд Кен Мизури мужийн Saint Joseph хотоос гаралтай 15 настай. Алист мөн бэлгийн хүчирхийлэл үйлдэж эхэлдэг. Скидмороос ойролцоогоор 80 км-ийн зайтай амьдардаг байсан Алис хожим Кентэй хамт амьдрах болсон бөгөөд 69 он, 73 он, 75 онуудад түүнээс дахин 3 хүүхэд төрүүлсэн. 1969 оны орчимд Кен 12 настай Трина гэх охиныг мөрдөж эхэлдэг. Тэр Кен 35 настай байсан. Тринагийн сургуулийн бүжгийн арга хэмжээний үеэр эргэлдэж байсныг хүмүүс харсан гэдэг. Дараа нь тэр охинтой хичээлийн өмнө болон дараа уулзахаар тохирдог болж Трина ч гэсэн сургуулийнхаа автобусаар гэрлүүгээ хайрхаа болдог. Хожим сургуулийн удирдлагууд бол энэ талаар цуу яриа сонсож байсан ч гэсэн ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эхэндээ Тринагийн найзууд түүнийг бараг хоригдол мэт байсан гэж ярьдаг. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Кен түүнийг бусдаас бүрэн тусгаарлаж сэтгэл санаагаар нь хяналтаа оруулснаар өөрийг нь сайн дураараа дагаж байгаа мэт болгодог. Заримдаа Трина ээжийнхээ гарын үсийг дуурайлгаж зураад хуурамч чөлөөний бичиг өгүүлдэж хичээлээ тасалж бүтэн өдрийг Кентэй өнгөрөөдөг байсан. Тэрээр 14 настайдаа жирэмсэн болоод удалгүй сургуулаа хаяад Кен болон Алистай хамт амьдарч эхэлдэг. Тэдэндээ хэсэг хугацаанд амьдарч байсан Марсия гэх эмэгтэй удалгүй тэр газраас явдаг. Алис Трина хоёр энэ амьдралдаа маш их дургүй байсан ч гэсэн Кен тэднийг дуулууртай байлгахын тулд байнга зоддог байсан гэх мэдээлэл байдаг. Энэ бүхнийг харахад бол нэг асуулт гарч ирдэг. Кен насанд хүрээгүй олон охиныг жирэмслүүлж дараа нь тэднийг өөртөөгөө хамт амьдруулж исэн. Гэтэл эцэг эхчүүд нь яагаад үүнийг зөвшөөрөөд байсан юм болоо гэдэг асуулт. Яг юу болсон нь бол тодорхойгүй. Яагаад тэгэхээр тухайн охидын гэр бүлийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл байдаггүй. Бас нэг сонирхолтой зүйл нь бол Кенийн аав нь хүртэл түүний ээжийг 14 настай байхад нь жирэмслүүлсэн. Тэгэхээр одоо энэ нь зөвхөн тухайн гэр бүлийн хэвийн бос орчин байсан уу? Эсвэл тухайн үеийн жижиг хөдөө тосгонд ийм төрлийн үйлдэлийг төдийлөн эсэргүүцдэггүй соёлын нөлөө байсан уу гэдэг нь бол тодорхойгүй хэвээрээ үлддэг. За нөгөө талаараа Скидмор бол тэр үед бараг цагдаагийн хамгаалтгүй байсан. Хотод тогтмол ажилдаг хууль сахиулагч бараг байгаагүй. Хамгийн ойрын албан хөрш хотод байрладаг байсан юм байна. Хожим нэг маршал томилогдсон ч гэсэн удалгүй ажлаа орхисон гэдэг. За иймээс хууль сахиулах байгууллагын хяналт суул аслагдсан жижиг тосгонд хүмүүсийн үйлдэлийг таслан зогсоох хүн цөөн байсан нь энэ зөвүүн Кен олон жилийн турш ийм аимшигт гэмт хэрэгүүдэд үргэлжлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж бас үздэг. За Трина лугаа буцаад очие. За тэр бол 73-аас 78 оны хооронд бол нийт 3 хүүхэд төрүүлдэг. Харин анхны хүүгээ төрүүлсний дараа тухайн үед 16 настай байсан тэдэнтэй хамт амьдарч байсан Алистай хамт ээж болон хойд эцгийнхээ гэрлүү зугтахыг оролддог. За гэтэл Кен бол тэднийг олоод буу тулгаж хүчээр гэрт нь авчирсан гэж Трина мэдүүлдэг. За дараа нь шийтгэл болгож Алисыг хэрцгийгээр зодсон бол харин Тринад буу тулгаад хувцас тайлахыг шаардаж түүнийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлсэн. Энэ хэрэг баснаас нэг их удаагүй Кен Тринаг дагуулад Тринагийн ээж болон хойд эцэг хоёрыг изүү багт нь гэрт нь очдог. Тэр бензин асгаж гэрийг нь шатааж мөн гэр бүлийн нохоог нь винтав буугаараа буудаж хөнөөсөн гэдэг ингээд байшин бүхэлдээ шатаж үнсэн тавраг болдог. 2 хоногийн дараа Трина нэраа хүүхдээ Мизури мужийн Маунт Сири дахь эмчит үзүүлэхээр очиход эмч түүнийг бол маш их айж цочирдсан байдалтай байгааг нь анзаардаг. Эмч тайвшруулж ярилцсны эцэс Трина бол болсон бүх явдлыг ярьдаг. Үүнийг сонссон эмч эрх баригчдад нин даруй мэдэгдэж хүүхдийг асрамжинд шилжүүлдэг. Харин Трина тайвшруулах юм хийж эмнэлийг твтүүлсэн бөгөөд гол зорилго нь бол Кенээс хол байлгах явдал байсан. Дараа нь Трина хүүхэдтэйгээ нэг асрамжийн гэрт хамт байрладаг. 73 он гэхэд бол Кен Тринагийн мэдүүлэгт үндэслэн зэвсэг ашигласан хүч хэрэгэлсэн халдлага болон галдан шатаасан хэрэгт буруутгагдж эхэлдэг. Гэхдээ тэр ердөө $2,500 батлан даалтаар суллагддаг. Суллагдсныхаа дараа Кен Трина болон түүний хүүхэд түр байрлаж байсан асрамжийн гэрийн гадаа машинда олон цагаар суудаг болсон.
Цагдаа дуудсан ч тэд нийтийн эзэмшлийн газар сууж байгаа учраас хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өгөөд тоолгүй орхидог. Өнөөдөр эргээд харахад бол үүнийг гэрчийг айлган сүрдүүлсэн мөрдөн мөшгсөн үйлдэл гэж үзэх ёстой байсан гэж олон хүн шүүмжилдэг. Гэхдээ тухайн үед бол тэр бус нутагт ийм үйлдэлийг хууль зөрчсөн гэж үздэггүй байсан. За үүгээрч зогсдоггүй. Ken Trina-г байрлуулж байсан асрамжийн гэрийн эздийг сүрдүүлж утасны дуудлага хийж эхэлдэг. За тэд хэлэхдээ тэдний охиныг хулгайлаад Trina-гаар солино гэж занал хийдэг. Тэр бүхэл охин нь ямар сургуулийн автобусаар явдгийг хүртэл мэдэж байгаагаа хэлдэг. За ингээд айдас давтсан Trina эцэст нь эмээнгиндээ очиж амьдрах болдог. Прокурор энэ үеэр Ken-д нэмэлтээр 8 хүнд гэмт хэргийн шинжтэй бэлгийн хүчирхийллийн ял нэмж тулгадаг. Насан туршигөө олон охиноос хүүхүүтэй болсон ч гэсэн үүнийг батлах нэгэн чухал нотлох баримт болдог. Гэхдээ Ken-ийн өмгөөлөгч Richard энэ хэрэгт оролцож эхэлдэг. Ken түүнд хэрэг бүрийг хэрэгсгүй болгуулахын төлөө тус бүр $5,000 бэлнээр төлдөг байсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үеийн $5,000 бол маш их мөнгө. Өмгөөлөгч нь шүүх хурлыг бүтэн 1 жилээр хойшлуулж чаддаг. Энэ хугацаанд Ken Sharon-аас нууцаар салаад за удалгүй Trina-гийн ээжээр Trina-г Ken-тэй гэрлэхийг зөвшөөрсөн бичигт гарын үсээ зурулдаг. Зөвшөөрлийн бичигт гарын үсийг зурсан яг тэр өдөр Ken Trina хоёр гэрэлсэн. За энэ гэрлэлтийн цорын ганц гэрч нь бол Ken-ийн өмгөөлөгч Richard өөрөө байсан. Ингэсний дараа Richard прокурор руу уцтаад Ken-ийн эсрэг мэдүүлэг өгөх байсан гол гэрч одоо түүний хууль ёсны эхнэр болсон болохоор нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлдэг. Миний хараа бол энэ бүх зүйлийг бол өмгөөлөгч нь л Ken-ийг за чи энэ хүнтэй гэрлүүл чиний эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэдэг зүйлийг Ken-д хэлсэн баг. Яагаад тэгэхээр Ken чинь өөрөө ямар ч мэдлэг мэргэжилгүй за бараг уншиж чаддаггүй юм мэдлэг боловсрал муутай хүн байсан. Хэдийгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой байсан ч гэсэн яллах магадлал бараг үгүй болсон болохоор Ken-д холбогдсон бүх хэргийг хэрэгсэхгүй болгодог. Үүний дараа Ken, Trina, Alice 3 хүүхдүүдийнхээ хамт үргэлжлүүлэн хамт амьдардаг. Зарим мэдээлэлээр бол тэр үед Ken өөр мужууд бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ ашиглаж Trina болон Alice хоёртой нэгэн зэрэг гэрэлсэн байж болзошгүй гэдэг. Хүүхдүүд нь хүртэл нэг сургуульд сурдаг байсан бөгөөд тэдний зарим нь хожим багада Ken-д ямар их зодуулдаг байснаа ярьдаг. 40 нас төгсөн ч гэсэн Ken хүчирхийлэл айлган сүрдүүлгээ зогсоогүй. Тэр үсээ хараар будаж өөрийгөө залуу харагдуулахыг оролддог байсан. Биеэрээ бүдгэрсэн олон шивээстэй тэр дундаа гарын хуруунд дээрээ өөрийн нэр, мөн ээж, хайр, Олита, Joanne за мөн хутганы зураг зэрэг олон шивээстэй байсан. 76 оны 7 сарын 27-нд Ken хөрш Ромаага буудсан хэрэг гардаг. Юу болсон гэхээр за гэрэлцэн 3 хүүхдийн эцэг Рома өөрийн газарт буун дуу гарахыг сонсоод шалгахаар очиход Ken-ийн машин бол Ромагийн газрын захад зогсож өөрөө дээшээ буугаар буудаж исэн. Ken түүнийг бузар новш гэж харааж өмнө нь өөрийнх нь газар руу орсон гэж буруутгадаг. Рома үүнийг үгүйсгэсэн ч гэсэн Ken бол түүнийг буугаар хевлэр нь буудаж дараа нь дахин галснаар дух болон баруун хацрыг нь шархтуулдаг. За аз болоход Рома харин амьд үлдэж Ken-ийн буу гацсан байсан болохоор өөрийн машинаар гэртээ хүрч чадсан. Эхнэр нь түүнийг яаралтай эмнэлэгт хүргээд Ken удалгүй баривчлагддаг. Гэтэл шүүх хурал болохоос өмнө батлан даалдаар сул явж байхдаа тэр шүүгчийн амбарыг хүртэл галтан шатаасан мөн тангарагтны хид хідэн гишүүнийг мөрдөж айлгаж сүрдүүлсэн гэх мэдээлэл өгдөг. За тэр бүхэл Ромагийн гэрийн гадаа дор хаяж 100 удаа очиж зогссон гэдэг. Өмгөөлөгч Richard өмнөхийн адил шүүхийн харьяаллыг өөрчлөх хүсэлт гаргаж шүүх хурлыг дахин хойшлуулдаг. Эцэст нь Рома шүүхтэр Ken өөрийг нь буудсан хүн мөн гэж шууд зааж өгсөн ч Ken цагаатгагдсан. Яагаад тэгэхээр түүний ангийнх нь хідэн найз тухайн үед хамт байсан гэж худал мэдүүлэг өгдөг. Хожим Ken энэ шийдвэрээрээ сайрхаж ёо тэрийг өстө шууд алчихгүй яавда. Тэгсэн ч гэсэн адилхан ялгуул өнгөрөх байсан юм бэ штэ гэж ярьсан байдаг. Үүгээрч зогсохгүй Ken Ромаг трактороо жолоодж явахад нь хид хідэн удаа буудсан ч гэсэн энэ удаад ч гэсэн түүний эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй. За энэ хачиралтай маргааныг бол Ken-ийн зан авираас харахад нэг эмэгтэйгээс болсон байж магадгүй гэж үздэг ч гэсэн яг тодорхой биш. Ken-ийн зан авир бол улмал аюултай болдог. Тэр одоо өчүүхэн зүрээс болж хүмүүс рүү буудаж урдын адил ямар ч ял шийтгэлгүй мултарсаар байсан. 80 оны 4 сарын 25-нд Ken-ийн төгсгөлийн эхлэл нь тавигддаг. Хачиралтай нь бүх зүйл ердөө 10 центийн үнэтэй ганцхан ширхэг чихэрнээс олж эхэлдэг. Тэр өдөр Ken Trina хоёр хүүхдүүдээ хотын B&B гэх хүнсний дэлгүүр рүү хүнс авахар оруулчаад өөрсдөө өөр газар хүлээж байсан. За энэ бол Skidmore хотын бараг бүх
хүн үйлчлүүлдэг жижиг гэр бүлийн хүнсний дэлгүүр. Хүүхдүүдийг дэлгүүрт байхад кассан дээр бол бага зэрэг будлаан гардаг. Бага насны нэг хүүхэд нь төлбөрөө төлөөгүй чихэр барьсан чигээрээ гарах гэж байхад нь худалдагч түүнийг зогсоогоод дууддаг. Тэр үед эгч нь дүүгийнхаа гараас тэр чихрийг нь шүүрж аваад тавирлан шидчихэд дэлгүүрээс гараа авчдаг. Гэтэл бүх зүйл үүгээр дуустдаггүй. Хэдхэн минутын дараа өөр нэг эгч нь дэлгүүрлээ маш ууртаа орж ирээд та нар миний дүү хулгай хийсэн гэж буруудах болоогүй шүү гэж шаарддаг. За удалгүй энэ маргаан бол дэлгүүрийн эзэд болох Луис болон Эрнест Боугийн анхаарал дүртдэг. За Луис бол 50 настай скейтборд төрж өссөн шулуун шудраг Хеликсний нүүрэн дээр нь шууд хилчдэг зөрүүд эмэгтэй байсан. За харин хүмүүсийн Боу гэж дууддаг Эрнест бол бараг 70 нас хүрч байсан. Тэтгэврт гарахад ойртсон нам гүм дуу цоотой хүн байсан. Луис Боу хоёр бол энэ асуудлыг тайван замаар шийдэх оролцсон ч гэсэн Кенни хүүхдүүд бол маш бүдүүлэг авирлж исэн. За том их нь бол хөө биднээс танахаар дахиж хизээч үйлчлүүлэхгүй гэж хэлэхэд нь Луис ч гэсэн мөн адил хатуу хариу хэлээд та нар болон танаа гэр бүлийнхэн хизээч манахаар үйлчлүүлэхгүй шүү гэж мэдэгддэг. За ингээд ойролцоогоор 20 минутын дараа Кен болон Трина хоёр дэлгүүр дээр ирдэг. Кен халаасны худаг барьсан чигээрээ дэлгүүрд орж ирээд Луис руу хараал урсгаж бүр чамааг ална гэж сүрдүүлж эхэлдэг. Трина ч гэсэн түүний ард зогсож исэн. Луис түүнд зүгээр охин чинь төлбөрөө төлөөгүй чихртэй гарах гэж байсан болохоос хинч түүнийг хулгай хийсэн гэж шууд буруудгаагүй гэж тайлбарлагыг оролддог. За энэ бүхэн бол энгийн нэг үл ойлголцол байж болох байсан. За гайхалтай нь бол Кен хэсэг хугацаанд тайвшраад дараа нь тамхи авахыг хүсдэг. За гэтэл дэлгүүрийнхэн бол байр сууриа өөрчлөөгүй. Тэдний гэр бүл дэлгүүрт дахиж орох ирэхгүй хэвээрээ байгаа гэж хэлдэг. За тэр орой Кен дэлгүүрийн гадаа ачааны машиндаа суугаад доторхыг ширтэж ажиллаж исэн. Харин тэд дэлгүүрээ хаагаад гэртээ харах үед Кен тэдний байшингийн хажуугаар хид хідэн удаа машинаараа эргэлзсэн. За энэ бол түүний олон жилийн турш хэрглэж ирсэн классик айлган сүрдүүлэх арга нь. Луис таньдаг цагдаа руугаа залгасан ч гэсэн тэр за санаа зовох хэрэггүй гэж хэлээд өнгөрчдөг. Хэдэн өдөр нам гүм өнгөрсөн ч удалгүй Кен Луис дээр очиж Тринатай гудамжинд зодтолтвол $100 өгнө гэж санал болгодог. Мэдээж Луис татгалзаж ийм санал ямар утгагүй болохыг хэлдэг. Гэтэл маргааш нь Кен Трина хоёр Луис болон Боугийн гэрийн гадаа дахиж ирдэг. Тэд Луисыг Тринатай зодтолтуулах гэж ирсэн ч Луис аль хэдийнэ татгалзсан байсан. Луис цагдаа дуудсан боловч Кенни машинд цагдаагийн радио байсан болохоор дуудлага орж ирэмээс тэр цагдаа ирэхээс өмнө яваад өгдөг. Луис гомнол гаргах талаар цагдаагаас асуухад тэд дахиад л Кен бол олон нийтийн зам дээр байгаа учраас эрхийнхээ хүрээнд байна л гэж хэлдэг. За ингээд цагдаа нар ямар ч арга хэмжээ авахгүй байгааг хараад бол Луис болон Боу хоёр бол Кен цаашид ямар нэгэн хүчирхийлэл үлдэх вэ гэж айж эхэлдэг. Чихрийн хэрэг явдлаас 1 сарын дараа буюу 80 оны 5 сарын 25-нд Кен Трина хоёр Луис болон Боугийн гэрийн гадаа ирээд машинаасаа бууж шотган гаргаж ирээд байшин руу чиглүүлээд дээврийн дээгүүр 2 удаа бууддаг. Дараа нь тэр машиндаа суугаад явсан ч гэсэн хагас цагийн дараа буцаж ирээд дахин 1 удаа буудсан. Маргааш өглөө Луис энэ бүхнийг Мизури мужийн Norway тойргийн шерифийн оффист хандаж шериф Рожерт мэдээлэл өгдөг. Рожер бол тайлан бичиж дараа нь прокурорд шилжүүлнэ гэж хэлсэн ч бодит байдал дээр бол ямар ч тайлан гаргаагүй. Харин ч Луис Кеннийг өөртөө ажиглаж бай гэж зөвлөдөг. 2 шөнийн дараа Кен дахин ирж байшин руу бууддаг. Тэр илт олон удаа хууль зөрчиж байсан ч гэсэн хууль сахиулагчд бол түүнийг эрхийнхээ хүрээнд үйлдэл хийж байна гэж хэлсээр байсан. За ингээд цагдаа сэргийлэх юм бол Луисийн гэр бүл огт туслаагүй. Нутгийн хүмүүс ч гэсэн Кенийн юу хийж байгааг мэдэж байсан хэрнээ хинч оролцохыг хүсээгүй. Луисийн охин Шерил энэ үеийг бол байнгын айдастай амьдрах үе байсан гэж тодорхойлдог. Өглөө сэрэгтэй айн, өдөржингөө айн, орой унтахтай айн, за маргааш нь бүгд дахиад л давтагддаг гэж тэр хэлдэг. Кенийн айлган сүрдүүлэлт хүчирхийлэл энэ Скидмор хотод тархахаас өмнө бол энэ хотод олон хүн гэрийнхээ хаалгыг төвчдгүү байсан. Гэтэл Кенийн үйлдэл улам ихсэх тусам хүмүүс хаалгаа төвжиж өөрсдөө хамгаалахын тулд зэвсэг барьж эхэлдэг. 80 оны 7 сарын 8-нд Боу дэлгүүрийн эсэд цэцгаар ирсэн засварчинтай уулзахаар оройхон дэлгүүр рүүгээ явдаг. За дэлгүүр бол аль хэдийн хаалтай байсан болохоор засварчин ажиллаа хийж байх хооронд Боу арын хаалганы ойролцоо цаасан хайрцаг хайчилж байсан. Тэгтэл Кен ачаа болгох хэсгийн ойролцоо гинэт гараад ирдэг. За тэдний хооронд бол яг юу ярьсан тодорхойгүй ч гэсэн Боугийн хэлснээр бол Кен түүнтэй зодтолтохыг хүсэж байна гэж хэлсэн байдаг. За энэ Кен ч бол бүх зүйлийг хүчээр шийдэх гэж оролдог байсан нь харагдаж байгаа байхгүй юу? Өөрөө ч хүнтэй зодтолтох гэж оролдоно, эхнэрээ ч хүнтэй зодтолтуулах гэж оролдоно. Хүүхдүүдээ ч гэсэн өөр хүмүүстэй зодтолтуулах гэж оролддог байсан байх. Нэг үзхүү гэлээд нэгийг салбгансан хүүхдүүд эдэн штэ. Хүүхдүүд ч гэлтгөө тийдэг том хүмүүс ч гэсэн байдаг л да. Яг нэг тиймэрхүү төрлийн хүн
шиг санагдсан. За харин энэ Боу бол түүнтэй зодтолгоос татгалзаад нүрээ буруулаад эргэж харах үед нь Кен шотгана түүн рүү чиглүүлсэн байсан. Боу зугтгыг оролцсон ч гэсэн Кен гохоо дараад түүнийг онож бууддаг. Ойролцоо байсан нэг хүн буун дуу сонсоод ирэхэд Боу бол цусанд худгалдсан шалан дээр хэвтчихсэн. Хэргийн газарт хамгийн түрүүнд ирсэн Маунт Ситигийн нэг цагдаа Брюс Боугоос хэн буудсныг асуудаг. Боу хүзүүндээ буудуулсан амнаас нь цус гарч байсан ч гэсэн арай хийж Кен гэж хэлдэг. Кен хэдхэн цагийн дараа баривчлагдсан ч юу ч мэдгүй гэж хэлээд өмгөөлөгчөд дууддаг. Гэтэл маргааш өглөөн нь тэр $30,000 батлан даалтаар суллагддаг. Тэр оройдоо Кен Трина хоёр DNG бааранда очоод юу ч болоогүй юм шиг архицсан гэдэг. Боу 10 хоног эмнэлэгт хэвдсэн ч за азар амьдулдаг. Гэхдээ Кенийн хувьд бол хэрэг үүгээр дуусаагүй. Тэр Боуг үргэлжлүүлэн дарамтлж айлган сүрдүүлсэн хിവэрэ. 81 онд өгсөн нэг ярилцлаганда Боу болсон явдлыг тайлбарлахдаа эргээд хартал Кен хоёр амтаа Боу барьсан түүн рүү чиглүүлсэн байсан гэдэг. Тэр мөчөд Боу дотроо бодохдоо намайг үнэхээр буудах гэж байна уу? Эсвэл зүгээр л айлах гэж байна уу гэж бодсон. Хэрвээ буудах гэж байгаа бол бултах хэрэгтэй гэж шийдээд яг хажуу тийш болсон болохоор сум зүг нь шүргэж ондог. За үүний дараа тэр ухаан алдсан. Кен бол зөвхөн Боуг биш, түүнийг эмнэлэгт эргэж очсон номлогч тимийг хүртэл дарамталдаг. Дараа нь Кен, Трина хоёр тимийн сүмдэр буутаа очдог. Боуг эмнэлэгт хэвтэж байхад бол өөр хүмүүс л түүнийг эргэх зориг гаргаагүй. Яагаад тэгэхээр бүгд Кенээс айж исэн. Тэр Скидморийн хувьд бол бараг л хөдөө тоцгоны террорист болсон байсан. Аргаа барсан Луис мужийн захирагч болон прокуроруудад загтал бичдэг. За тэр загталтаа хэлэхдээ бид үлдсэн амьдралаа айцтай өнгөрөх ёстой юу? Шударгаас тогтооход бидэнд туслаач хэмээн бичсэн. Харин Кен бол бусдад Боу өөрийг нь хутгаар сүрдүүлсэн, тиймээс өөрийгөө хамгаалахын тулд буутсан гэж ярьж эхэлдэг. Үнэхээр Боу гартаа хутагтай байсан ч гэсэн тэр хутга нь бол дэлгүүрийн арын хаалганы дэргэд цаасан хайрцаг зүсгэд ашиглаж байсан тэр хутга байсан. Боу бол бараг 70 настай, тайван даруухан хүн байсан. Түүнийг бол Буу барьсан Кен руу хутагтаа дайрна гэдэг бол нутгийн хүмүүсийн хувьд огт итгэмээргүй зүйл байсан. За дараа нь Кен тухайн үед бол Скидморд байсан бараг цорын ганц хууль сахиулагч болох Дэвидийг хүртэл сүрдүүлдэг. Дэвид Кенийн эсрэг шүүхэд мэдүүлэг өгөх байсан учраас Кен түнд намайг үлдсэн амьдралаар минь шорон хийх гэж оролцсон ямар ч новшийг би ална гэж хэлээд Бууга Дэвидийн толгороо чиглүүлсэн. Дэвид арай хийж Кенийг тайвшруулад явуулсныхаа дараа шерифийн албанд радио холбоогоор болсон явдлыг мэдгдсэн ч шерифийн албаас түүнд бити наатахаа өдөөн хатгаа бидний хийж чадах зүйл ерөөсөө байхгүй. Наатахаа зүгээр л ажиглаад байж гэсэн хариу авдаг. Тэгэхээр энэ Кен хууль сахиулагчийн толгой руу буу чиглүүлсэн байгаад хүртэл хийх зүйл алгаа гэж хариулсан нь бол үнэхээр итгэмээргүй. Энэ бол үнэхээр Кен бүр хуулиас давсан эрх мэдэлтэй аимшиг хүн байсан гэдгийг харуулсан уу? Эсвэл энэ хууль сахиулагчид арчаагүй ганц хүнийг дараад авчиж чадахгүй ийм хүмүүс байсан уу гэдэг бол бас л хоёр талтай зүйл байна. За энэ үед энэ цагдаа Дэвид бол Скидмор хотын дотор ажиллаж байсан цорын ганц хууль сахиулагч. Энэ албан тушаалд ердөө 6 сар ажиллаад байсан. За харин энэ явдлын дараа даваа гарагт тэр ажлаа шууд орхидог. Мэдээж өөрлөө нь буу чиглүүлсэн хүний эсрэг бусад цагдаа нар юу ч хийхгүй байхад ийм ажлыг үргэлжлүүлэхийг хүсээгүй нь ойлгомжтой. За Кен мөн өөрийг нь баривчилсан цагдаа Ричардыг уцаар сүрдүүлдэг. Төд удалгүй Ричардын эхнэр Кенийг гэрийнх нь хажуугаар машинаа маш удаан явуулан өнгөрөхийг хардаг. Урдын адил Кени өмгөөлөгч бол шүүх хурлыг аль болох удаашруулж эцэст нь хэргийг Миссури мужийн Бethany хот руу шилжүүлж чаддаг. За энэ хот бол Скидмороос ойролцоогоор 120 км-ийн зайтай. Шүүх хурал 81 оны 6 сарын 25-нд эхэлдэг. Хэргийг өөр хот руу шилжүүлсэн шалтгаан нь бол Скидморын бараг бүх хүн Кенийг таньдаг. Түүний олон жилийн хүчирхийлэл айлган сүрдүүлэлтийг мэддэг байсан учраас тэнд шудраг тангартны шүүх бүрдэх боломжгүй гэж үзсэнтэй холбоотой байсан. Гэтэл энэ нь бол Кенийн талд ашигтай болдог. Яагаад тэгэхээр Bethany-гийн тангарагчнууд Кенийн Скидморд олон жилийн турш үйлцэн гэмт хэрэг хүчирхийлэл айлгын сүрдөөлийн талаар мэдээж юу ч мэдээгүй байсан. Кен энэ удаад бол өөрийгөө хамгаалсан гэж мэдүүлдэг. Мөн түүний найзуудын нэг шүүхтэр гарч ирээд буудлага болох үед дэлгүүрийн ойролцоох гудамжаар явж байсан бөгөөд Боуг Кен рүү дайрсныг харсан гэж мэдүүлдэг. Гэхдээ тэр гэрч 9 сарын турш яагаад нэг ч удаа гарч ирээгүй талаар асуухад бол ямар ч тайлбар хэлж чадаагүй. Кенд зэвсэг хэрэгэлсэн 1-р зэргийн халдлагын ял тулгасан бөгөөд ийм хэрэг бол
бол хамгийн бага 10 жилийн хорих, за цаашлаад бүр бүх насаараа хорих ялтаасан. Гэтэл дараа нь уг ялыг 2 дугаар зэргийн халдлага болгож бууруулдаг. Эцэст нь тангаратнууд Канд ердөө 2 жилийн хорих ялыг оноосон. Ингээд Каны өмгөөлөгч Ричард бол яг хүссэн зүйлдээ хүрдэг. Канийн жинхэнэ төрх Скидморт олон жилийн турш бий болгосон айдас мөн түүнд өмнө нь тулгарч байсан 37 орчим хүнд гэмт хэргийн талаар юу ч мэдэхгүй тангаратнууд түүнийг шүүсэн. Ингээд 2 дугаар зэргийн халдлагын энэ хэрэг нь Канийн олон жилийн гэмт хэргийн дараах анхны бодит ял шийтгэл болдог. Каны өмгөөлөгч Ричард түүний 2 жилийн ял авсан ч гэсэн үнэндээ 6-7 сараас илүү хоригдохгүй гэж үзэжсэн. Тэр Кэнд санаа зовх хэрэггүйдээ энэ хэргийг зохицуулж болно гэсэн байр суурьтай байсан. Дараа нь тэр шүүгчийг ятгаж ердөө 25 хоногийн давж заалдах хугацаа дуустал Канийг батлан даалтаар сул хിവэр үлдээх шийдвэрийг гаргуулсан. Ингэснээрээ Кан дахин Скидморын гудамжаар чөлөөтэй явдаг болсон. За ял сонссноос ердөө 3 хоногийн дараа Кан Трина 2 урдын адил DNG бааранд очдог. Тэр үед Кан жад суйрлуулсан M1 гэдэг винтов буу авч явсан. Тэдний хийснээр бол уг бууг зарах гэж байсан. Гэтэл Кан дотор сууж байхдаа Тринад энэ буугаар буугийн ажлыг бүр мөсөн дуусгана гэж ярьж эхэлдэг. Тэр бүр сумны магазин хийж бууга галлахад бэлэн болгодог. Нэг гэрчийн хийснээр Кан буугийн толгой руу удаад дараа нь жадаараа цацагт хэрүүл хэрчиж байгаа мэт хэрчнэ гэж хэлсэн. Үүнийг харсан, сонссон, тэтгэврт гарсан фармер Пит уурлаж баарнаас гараад явдаг. Тэр даруй хөвгүүд болон нутгийн хідэн хүнийг цуглуулад бов болон түүний гэр бүлийг хамгаалахаар гэрийнх нь ойролцоо харуул хийхээр тохируулдаг. За мөн Пит болсон явдлыг шууд эрх баригчдад мэдгдсэн. Канийн заналхийллыг сонссон өөр 3 гэрч бүгд ижил мэдүүлэгт гарын үсэг зурсан. Энэ үед тойргийн прокурор Дэвид гэдэг хүн гарч ирдэг. Тэр хуулийн сургуулаа төгсөөд удаагүй залуу прокурор байсан ч гэсэн энэ заналхийллыг ашиглаад Канийн батлан даалтыг хүчингү болгож түүнийг шууд шоронд хийхийг оролддог. Гэтэл шүүгч прокурор болон Канийн өмгөөлөгч тохируулсны дагуу Канийг шууд хорихын оронд 5 хоногийн дараа дахин шүүх хурал хийхээр болдог. Гэтэл Канийн өмгөөлөгчийн ажлын давхцал гэсэн шалтгаанаар шүүх хурлыг дахин 10 хоногоор хойшлуулдаг. Ричард дараа нь Кан руу уцтаж энэ хугацаанд Скидмор руу огт очиж болохгүй гэж анхааруулдаг. За тэгээ мэдээж Кан бол чихгүй толгой хийний ч үгийг сонсдоггүй болохоор түүний үгэнд ордоггүй. 81 оны 7 сарын 10-ны халуун баасан гарагийн өглөө 47 настай хүчирхийлэл үлддэг Paraphile Кан дахин Скидморын Elm Street-ээр гарч ирдэг. Тэр өглөө яг тэр гудамжинд байрлах нэгэн танхимд 60 орчим ууртай оршин суугч цуглардаг. За тэдний бараг ихэнх нь ирчүүд байсан. Тухайн үед Скидмор ердөө 400 гаруй хүн амтай байсан учраас энэ нь бол хотын хувьд маш том тоо. Тэд шүүх хурлыг хойшлуулсанд уурлаж байсан төдийгүй Канийн эсрэг мэдүүлэгт гарын үсэг зурсан хүмүүсийн аюулгүй байдалд санаа зовж байсан. Тиймээс тэд нутгийн шериф, Вьетнамын дайны Ахмад дайчин Данигаас Канээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө хүсдэг. Дайны болон цугласан хүмүүс Канийн хөдөлгөөнийг ажиглах хөршийн эргүүлэлтэд тустай зохион байгуулалт хийх талаар ярилцдаг. Кан тэр өглөө 11 цагаас өмнө хотод ирээд өөрийн машин Chevy Silverado-го Elm Street-дээр байрлуулдаг. Энэ нь уулзалтанд байсан хүмүүст өөрийгөө хотод ирсний за бас тэднээс огт айхгүй байгаагаа харуулах гэсэн үйлдэлээс нь. Дараа нь Кан Трина 2 уулзалт болж байсан газараас холгүй орших DNG гэдэг бар руу очдог. Тэнд Кан 6 шил шар айраг, Камал тамхи, хотоодны хүчил дарах им худалдаж авсан. Удалгүй Кан хотод ирсэн тухай мэдээ уулзалтанд байсан хүмүүст хүрдэг. За харин шериф Дани хотод үлдэхийн оронд 24 км-ийн зайтай Маривилл дахь ажлын өрөөлөгөө буцдаг. За энэ нь бол өнөөдрийн хүртэл маргаан дагуулдаг. Зарим хүн түүнийг юу болох гэж байгааг мэдээд зориуд явсан гэж үздэг бол зарим нь энэ зүгээр л айгаад үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж боддог. Удалгүй танхимд байсан 30 орчим хүн Кани байсан бар руу очдог. Зарим нь шар айраг ундаа захиалсан бол зарим нь зүгээр л Кан руу хүүтэн арцаар ширтгэхээр орсон. Кан удалгүй дохиог ойлгоод авсан бүх зүйлээ бариад Тринатай хамт гараад явдаг. За тэднийг гадагш гарахад уулзалтанд байсан хүмүүсийн ихэнх нь араас нь дагдаг. Гадаа яг хэдэн хүн байсан тодорхойгүй ч ойролцоогоор ер нь бол 30-аас 60 хүн байсан гэж үздэг. Трина машины зорчигчийн суудалд сууж харин Кан жолоочийн суудал руу явдаг. Кан цугласан хүмүүс рүү маш ёжтой инээмсэглэж хараад тамхи амандаа зуудаг. Харин яг асаахаас нь өмнө 2 удаа буун дуугардаг.
Дараа нь өөр талаас дахин дөрвөн буудлага сонсогдсон. Зарим хүн бол үүнээс ч олон буун дуу гарсан гэж ярьдаг. Зарим орчин суугч яг юу болж байгааг ойлголгүй газар хэвтсэн бол зарим нь шууд зүхтаадаг. Кен хамгийн багадаа 2 өөр төрлийн буугаар буудалсан бөгөөд тэдгээрийн нэг нь 22 калибрийн, нөгөө 8 мм-ийн буу байсан. Тринагийн хэлснээр нэг эрэгтэй түүнд машинаас гарахгүй байхыг East-West түүнийг ч бас буудна гэж ойрлсон. Эцэст нь тэр машинаас гарч ойрлсоор гүйхэд ойролцоо байсан нэг хүн түүнийг аюулгүй газар хүргэдэг. Хожим Трина тэр мөчийг дурсахдаа тэд баарнаас гараад машиндаа суусан бөгөөд тэднийг гармагц бусад хүмүүс ч гэсэн араас нь гарч ирсэн гэж ярьдаг. Тэд ихэвчлэн Тринагийн талд машины зорчигчийн хаалганы орчимд цугласан байсан. Кен машиныг асаагаагүй тэд зүгээр л сууж байсан гэж Трина хэлдэг. Тэр хүмүүс юуг хараад байгаа юм бол гэж эргэж хартал бүгд чимээгүйхэн тэднийг ширтэж байсан. Тринагийн хэлснээр бол дараа нь нэг эрэгтэй гудамжны нөгөө тал руу очиж өөрийн машинаас буу гаргаж ирээд гал нээсэн. Удалгүй шериф Дани ажил руугаа буцаж явахдаа буун дуу гарсан тухай радио дуудлага хүлээж авдаг. Тэр Скидмор руу буцаж ирэхэд Кен машин дотроо аль хэдийн нас барсан байсан. Кен толгоон ар хэсэгтээ буудулсан бөгөөд сум шүдийг нь хүртэл хагалж гарцсан байсан. Мөн хүзүү болон нуруунда нийт 3 удаа буудулсан. Кенийн 13 настай хүү тэр өдөр аавынхаа цогцыг харсан. Мөн хид хідэн сум машины тээш, бүхээгийн арын хэсэг, арын шил болон жолоочийн хаалгыг нэвтэлсэн. Ойролцоогоор 122 кг жинтэй Кен урагшаа бүгтээж унсан хിവэрэ байсан. За хүл нь хаазан дээрээ дарагдсан байсан болохоор машин бараг хагас цагийн турш асаалтай ажиллаж эцэст нь хөдөлгүүрийн шатсан. Хамгийн хачиргалтай нь буудлагын дараа хотынхан юу ч болоогүй юм шиг өдөр тутмын амьдралдаа буцсан явдал. Ийм олон хүний нүдэн дээр ил цагаан болсон буудлагын дараа бүгд зүгээр л за болчлоо гэсэн юм шиг амьдралаа үргэлжлүүлдэг. Энэ явдлын дараа Миссури мужийн баруун хойд хэсгийн 6 өөр хууль сахиулах байгууллагаас нийт 23 албан хаагчийг Скидмор хот руу илгээж мөрдөн шалгах ажлын хэсгийг байгуулсан. Харин тэр ажлын хэсгийг хэн ахалсан гэж яг буудлага болохоос өмнө хотыг орхиж явсан, дараа нь буцаж ирсэн шериф Дани. 23 мөрдөгчтэй том баг ажиллаж эхэлсэн ч мөрдөн шалгах ажиллагаа бол анханасаа төдийлөн зөв яваагүй. Энэ надлага өдрийн цагаар олон хүний нүдэн дээр болсон. Ойролцоогоор 60 хүртэл хүн харсан байж болцсошгүй гэж үздэг. Гисэн ч гэрч байж болох хүмүүр би юу ч хараагүй гэж мэдүүлдэг. Тринагийн хэлснээр буудлага эхлэх үед зарим хүмүүс машинаас нь ердөө хитгэн алхмын зайд зогсож байсан ч нэг ч хүн нэмэлт мэдээлэл өгөхөөр гарч ирээгүй. Удалгүй хинч хууль сахиулагчтай хамтран ажиллахгүй нь тодорхой болдог. Мөрдөн байцаагчдын үзснээр 2-6 хүн буудсан байж магадгүй яг хэдэн хүн оролцсныг хизээч тогтоож чадаагүй. Хожим Кенийн хид хідэн хүүхэд том болоод энэ аллагыг хотын оршин суугчид болон орон нутгийн хууль сахиулагчид хамтран нуун дарагдуулсан хуйлдаан байсан гэж үздэг болсон. Аллагын дараахан мөрдөн шалгах баг гэрч байж болзошгүй хамгийн бага 35 хүний жагсаалт гаргасан ч тэдний нэг нь ч ам нэгээгүй. Тэр бүхэл мэдээлэл авах тусгай утас хүртэл ажиллуулсан ч зөвхөн сэтгүүл чидэл залгаж хэргийн талаар мэдээлэл авахыг оролцсон. CBS телевиз хүртэл Скидмор хотод сурвалжлах баг илгээсэн ч орчин суугчдын ихэнх нь тэдэнтэй ч ярихаас татгалздаг. Тухайн үед хотын шуудангийн дараагаар ажиллаж байсан Джеймс хожим шүүхээс гэрчээр дуудулсан бөгөөд буудлагыг харсан хүмүүсийн нэг гэж үздэг. Түүнээс юу болсон талаар асуухад би юу ч хараагүй. Хуйлдаан болсон ч гэж бодохгүй. Гэхдээ энэ бол миний бодол. Харин дараа нь тэр нэмж ингэж хэлдэг. Хоттой хизээж сайн зүйл хийж байгаагүй хүнийг өрөвдөх амаргүй. Нэм бактери устгах аргыг олсон хүмүүсийг хинч хизээж дүүзэлж байгаагүй шүү гэж хэлдэг. За энэ үг бол Кенийн талаар Скидморын оршин суугчид ямар байдалтай байсныг маш тодорхой илэрхийлдэг. Өмнө нь Кенд сүрдүүлүүлж байсан нөгөө толгойдоо буу тулгуулад ажлаасаа гарсан Дэвид хүртэл ингэж хэлдэг. Силурада машин л харамсалтай юм да. Уг нь их сайхан машин байсан юмсан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүмүүс бол Кенд огт харамсаагүй харин машиныг нь л өрөвцөн гэсэн үг. Харин Трина бол нөхрөө эцсийн мөч хүртэл өмөрсөн хിവэрэ байсан. Тэр хэлэхдээ би түүнийг багаасаа мэднэ. 7 жил хамт амьдарсан. Тэр хизээч тийм хүн байгаагүй. Хиндэж төвөг уддгүй сайн хүн байсан гэж ярьдаг. Мөн тэр Кенийг халамжтай сайн нөхөр аав байсан гэж хамгаалсан. Гэхдээ энэ нь бол өмнө нь болсон олон үйл явдалтай огт нийцдэггүй. Яагаад тэгэхээр Кен бол Тринагийн эцэг эхийн байшинг шатаасан, гэр бүлийнх нь нохоог буудсан, асрамжийн газрын гадна хүртэл очиж Тринаг дарамталж байсан гэх олон баримт өмнө гарч иж байсан. Үүнээс ч хачирхалтай нь Кенийг амиа алдсны дараа Трина өмнө нь өгсөн бүх мэдүүлгээ үгүйсгэж эхэлдэг.
Тэр хэлэхдээ Кен өөрийг нь хүчндээгүй тухайн үедээ атаархсандаа тэгж хэлсэн гэж мэдүүлсэн. Мөн эцэг эхийн байшин Кенээс болж шатсан биш, цахилгаан гимтлээс болсон гэж хэлдэг. Кен нас барсны дараахан түүний хүүхдүүдийн ярьснаар үл таних хүмүүс машинаар ирж гэрлүүнд буудсан бөгөөд нэг сум нь хүүхдүүдийн нэгийг бараг л онох шахсан гэдэг. Үүний дараа Трина хүүхдүүдийнхээ хамт нуугдахад хүрдэг, харин удалгүй Кенийн байшин бүрэн шатдаг. Кениг Saint Joseph хотод оршуулснаас 6 хоногийн дараа мөрдөн шалгах баг цуглуулсан бүх нотлох баримтаа прокурор Дэвидэд шилжүүлдэг. Маргааш нь Дэвид болон шериф Дани нар шалтгаан тогтоох тусгай сонсгол явуулсан. За энэ нь бол албан ёсны тангарагтны шүүх биш ч гэсэн түүнтэй төстэй ажиллагаа байсан. Тэнд хууль сахиулагчид Трина мөн хэргийн газар байсан хит хитэн гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний дунд шуудангийн дарга Джеймс, хотын дарга Стив, DNG Барни Бермен, Рейднер байсан. Гэсэн ч эцэст нь хэнийг ч баривчлах шийдвэр гараагүй. Албан ёсны дүгнэлтэнд Кен үл мэдэгдэх нэг буюу хит хитэн хүний буудсан сумны улмаас нас барсан гэж тэмдэглэгддэг. Мөн алга болсон өдрийн танхимын уулзалтын үеэр зарим ирчүүд Кенийг алхад хідэн дүүрэг төлөх талаар ярьж байсан гэх цуурхал хүртэл тардаг. Харин шериф Данигийн хэлснээр бол тэр өдөр уг уулзалтаар Кенийг алгах тухай огт яригдаагүй гэж хэлдэг. Хэдэн жилийн дараа нэгэн нутгийн оршин суугч хамтран хуйлцсан хүмүүс их бууга нэг машинд хийгээд Wyoming мужийн Шаян хот руу аваачиж устгасан гэж мэдүүлдэг. Өөр нэг бууг гол руу шийдсэн гих яриач гисэн гардаг. Гэхдээ эдгээр буунуудын нэг нь ч олдоогүй. Бас нэг цуурхлаар бол шериф Дани өөрийн хэлсэн шиг ажил руугаа буцаагүй, харин хотын хаан ихтэй нүднээс алд хүлээж байсан гих яриа хүртэл тардаг. Нэг эмэгтэй бүр Дани Дэвид дээр буутай зогсож Кен рүү онилсон байсан. Тэрч байтугай хамгийн түрүүнд гал нээсэн хүн нь тэр байсан гэж хэлсэн. За үүнд нь хариу болгож шериф Дани хэлэхдээ за хэрвээ би тэр новшийг буудах байсан бол өглөөний 7 цагийн үед үүднийхээ довжоон дээр шээж байхад нь л буудчих байсан. Хэрвээ тэгсэн бол намайг буудсан гэдгийг хэн ч мэдгүй байх байсан гэж хэлдэг. Гэхдээ эцэст нь холбооны тангарагтны шүүх бол Даниг алхад оролцсон гэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үздэг. Тэр хожим нь Америкийн нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яамны хамгаалтын албанд 20 жил ажиллаад 2017 онд нас барсан. 1982 онд FBI-гийн мөрдөн шалгах ажиллагаа дуусгаад хинч яллагдагчаар татагдаагүй. 3 шин гэрч холбооны мөрдөн шалгах ажиллагааны үеэр буудлагын талаар ярьсан ч прокурор Дэвид нарийн авч үзэж үнэлсний дараа гин бурууг эргэлзээгүйгээр тогтоох хангалттай нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн. Прокурор Дэвидийн хэлснээр бол нэг удаа тэдэнд тангарагтны шүүхийн өмнө мэдүүлэг өгөх гэж байсан гэрч байсан ч тэр хүн удалгүй өмгөөлөгч хүсэж өмнөх мэдүүлгээ буцааж авсан. Тринагийн хэлснээр бол тэр гэрчийг хэн нэгэн айлган сүрдүүлж дуугүй болгосон гэж үздэг. 84 онд Кенийн өмгөөлөгч Ричард Тринагийн өмнөөс иргэний нэхэмжлэл гаргадаг. Трина нийт 11 сая доллар нэхэмжлээд нэхэмжлэл бол шериф Дани болон хотын дарга Стив мөн нэг иргэн Дэл гэх хүний эсрэг гарсан. Гэхдээ уг хэрэг бол шүүхийн гадуур тохиролцоогоор дуустдаг. 11 сая $10 нэхэмжилсэн ч эцэст нь тэд бараг юу ч аваагүй. Норвей тойрог бол $12,600, хот $2,000, энэ Дэл гэх залуу $3,000 төлөөд нийт $17,600 нөхөн төлбөрийг авсан. Гэхдээ хэнийг ч гин бурууга хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дараа Трина хүүхдүүдийнхээ хамт Скидмороос явж дахин хизээч буцаж ирээгүй. Өнөөдрийн хүртэл Тринагаас өөр хэн ч олон нийтэд ил гарч тодорхой хүнийг буудсан гэж найдвартайгаар буруутгаагүй. Трина алгын талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал амлсан ч хинч гарч ирээгүй. Хотынхан бүгд харилцан ойлголцлоор дуугүй байсан уу, эсвэл зарим гэрч нутгийн хүмүүсээс айж дарамтанд орж амаа барьсан уу гэдэг нь бол ихэнх хүн энэ хоёр зүйл хоёулаа байсан гэж үздэг. Трина хожим дахин гэрлэж Миссури мужийн Лебанон хот руу нүүсэн бөгөөд 2012 оны 1 сарын 24-нд 55 насныхаа төрсөн өдрөөр хорт хавдраар нас барсан. Өнөөдөр олон хүн Скидмор хотын нэр хүнд 81 оны энэ хууль бус өшөө авалтын дараа хинч өмнөх шигээ болоогүй гэж үздэг. Энэ үйл явдал хотыг бүр мөсөн өөрчилсөн. 80-аад оноос хойшоо энэ хот хүн амынхаа бараг талыг алдсан. Зарим хүн үүнийг төмөр зам хаагдсан, сургууль хаагдсан болон бусад эдийн засгийн уналттай холбодог. Харин зарим нь бол Кенийн алгын дараа Скидмор хот өөрөө тарьсан зүйлээ хураасан гэж үздэг. Яагаад тэгэхээр Кенийн үхлийн дараа ч гэсэн энэ хотод олон аимшигтай хэрэг эмгэнэлт явдал гарсаар байсан. Гэхдээ нөгөө талд Кен бол хулгайч, педофил, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хүчирхийлдэг хүн байсныг хүмүүс мартаагүй. Энэ хэргийн талаар бол олон хүн өөр юу хийх ёстой байсан юм бэ гэж асуудаг. Кен бол олон жилийн турш
Насан туршаагүй хүүхдүүдийг хүчирхийлж, жирэмсэн болгож, хүмүүсийг айлган сүрдүүлж, буудаж байсан ч гэсэн хууль бол бодитоор зогсоож чадаагүй. Тиймээс зарим хүн бол хотынхны энэ үйлдэлийг ойлгож болно гэж үздэг. Гэхдээ ойлгож болно гэдэг нь бол зөв гэсэн үг биш. Хууль ажиллахгүй үед хүмүүс өөрсдөө шударга ёс тогтоох нь бас нэг талаараа аюултай. Түүхэнд бол ийм зүйл олон удаа гэмгүй хүмүүсийг ч гэсэн хохироосон байдаг. За үүнээс гадна Кен нас барсны дараа Трина болон хүүхдүүдийнх нь гэрлөө буудсан, байшингийн шатаасан гэх үйлдэлүүд бол энэ хэрийг жоохон ёс суртахууны хувьд төвөгтэй болгодог. Хүүхдүүд ямар ч буруугүй байсан. Трина ч гэсэн өөрөө олон жилийн турш Кенny нөлөө хүчирхийлэл амьдэрсэн хохирогч байсан байж болох. Эцэст нь энэ хэрэг бол Кеннийг алах нь зөв байсан уу гэхээс илүүтэйгээр хууль иргэдэд хамгаалж чадахгүй бол нийгэм ямар байдалд хүрдэг вэ гэсэн асуултыг үлдээдэг. (2012 онд Австрали улсын New South Wales-ийн Borough хотын ойролцоох аслагдсан бүсэд нэгэн том гэр бүл бусдаас бүрэн тусгаарлагдсан байдлаар амьдарч исэн. За өнөөдөр олон нийт бол тэднийг Cult Family гэж мэддэг ч энэ нь бол тэдний жинхэнэ овог байгаагүй. Орон нутгийнхны хувьд энэ гэр бүл үргэлж нууцлаг, хүндий, бусадтай харилцагаас зайлсхийдэг хүмүүс шиг санагддаг байсан. Тэдний эзэмшлийн газар руу гадны хүн нэвтрэх нь бол тун ховор. Тэнд ойролцоогоор 40 хүн амьдардаг гэдгийг бол хөршүүдийн ихэнх нь мэддэггүй байсан. Зарим насанд хүрэгчид бол хаяа нэг ажил хийхээр гадуур гардаг байсан ч гэсэн гэр бүлийн дийлэнх нь нийгмээс тасарсан юм шиг амьдардаг. Хүүхдүүдийг бол гадны хүмүүстэй харилцааг бараг зөвшөөрдөггүй байсан. Бүр анхандаа бол сургуульд ч явуулдаггүй байсан. Гэхдээ төрөөс хүүхдүүдийнхаа нэр дээр тэтгэмж олгож байсантай холбоотойгоор хүүхэд хамгааллын байгууллага шалгалт хийхэд тэд сургуульд хамрагдгүй нь илэрдэг. За үүний дараа эрх баригчид бол зарим хүүхдийг заавал сургуульд явуулах шаардлага тавьдаг. Энэ шийдвэр удалгүй энэ гэр бүлийн олон жилийн турш нуугдаж ирсэн аимшигт үннүүдийг ил болгох эхлэл болдог. Хүүхдүүд албан ёсоор сургууль бүртгэлтэй байсан ч гэсэн тогтмол хичээлдээ суудаггүй байсан. Ховорхон эрэхтэй ихэвчлэн бохир хувцастай, ариун цэврийн шаардлага маш муу, эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүй нь илт харагддаг байсан. За үеийнхнээсээ мөн оюуны хөгжлөөр ч гэсэн мэдэгдэхүйц хоцрогдолтой байсан. Энэ бүхэн багш нарын анхаарлыг татаж гэр бүлийн талаар ноцтой эргэлзээ төрүүлэхэд хүргэдэг. Тэдний нөхцөл байдлын талаар хид хідэн холбогдох байгууллагуудад мэдээсэн ч гэсэн тухайн үед бол хэн нэгэн ямар нэгэн дөрвтэй арга хэмжээ төдийлөн аваагүй. 2010-аас 2012 оны хооронд энэ гэр бүлийн талаар нийт 7 удаагийн нэрээ нууцлсан мэдээлэл эрх баригчдад ирсэн. Мэдээлэл бүр хүүхдүүд ноцтой эрсдэлтэй орчинд амьдарч байж болзошгүйг анхааруулж байсан ч гэсэн бодиттой үр дүн авчираагүй. Харин нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөв. Гэр бүлийн бага насны охидын нэг нь сургуулийн тоглоомын талбай дээр найзуудтайгаа тоглож байхдаа санаанд гүүгээр манай эгч жирэмсэн болцоо. Гэтэ манай ах нараас яг хин нь аа болохыг мэдгүйгээ хэлцдэг. Үүнийг сонссон хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчэд хүртэл цочирддаг. Хамгийн төгшөөртэй нь бол энэ үгийг хэлсэн хүүхэд бага ангийн сурагч байсан бөгөөд өөрийн ярьж байгаа зүйл ямар ноцтой утгатай болохыг огтхонч ойлгоогүй юм шиг харагддаг. Харин түүний ярьж байсан эгч бол тухайн үед дөнгөж 12 настай байсан. Хэрэв хүүхдийн хэлсэн зүйл үнэн бол насанд хүрээгүй охины эсрэг удаан хугацаанд үргэлжилсэн бэлгийн хүчирхийлэл явагдаж байгааг илтгэх ноцтой тохио байсан. За аз болж энэ яриаг өөр нэг хүүхэд сонсоод насанд хүрсэн хүнд дамжуулж хэлдэг. Улмаар мэдээлэл орон нутгийн эрх баригчдад хүрч цагдаа болон хүүхэд хамгааллын байгууллагын Cult Family-гийн талаар нухацтай шалгаж эхэлсэн. Удалгүй тэд фарм дээрийн шалгалт хийж албан ёсны мөрдөн шалгалтыг эхлүүлдэг. Олон нийтэд ил болсон баримтуудад бол гэр бүлийн үндэслэгчдийг Тэм болон Жун Колт гэсэн нууц нэрээр тэмдэглэсэн байдаг. Мөрдөн шалгалтын явцад Жунийн эцэг эх нь төрсэн ах эгч хоёр байсан тогтоогдож, энэ гэр бүлийн олон үе дамжсан цус ойртолтын түүх тэндээс эхэлдэг гэж үздэг. Тэм болон Жунээр 7 хүүхэдтэй. За тэднийг бол баримт бичгүүдэд Ронда, Берри, Шер, Франк, Чарли, Пола болон Марта гэсэн нэрээр танилцуулдаг. Хожим нь гэр бүлээрээ Нью Зеландаас Австрали руу нүүж эхэндээ бол Виктория мужид суурьсан ч гэсэн тэд бол хизээч нэг газараа удаан байдаггүй байсан. Улс даяараа байнгын нүүдэлж гадны хүмүүсээс аль болох зайгаа барьж амьдардаг байсан. Хүүхдүүд нь өсөж томрох үед Тэм гэр бүлийн хөгжмийн хамтлаг байгуулдаг. Тэр Чарла, Марта болон өөр нэг охинтой
охинтойгоо хамт гитар, мандолин тоглож, дуу дуулан Австрали даяараа тоглолт хийдэг байсан. За тэдний хамтлаг тодорхой хэмжээний нэр хүндтэй болж бүр цомог хүртэл гаргадаг. Гэхдээ тайзны гэрэл унтармагц огт өөр ертөнц эхэлдэг байсан. Гэр бүлийн хүрээнд олон жилийн турш хинж төсөөлөхөргүй зүйл өрнөж байсан тийм өөрийн хүүхдүүдийг бага наснаас нь эхэлж гажууд үзэл санаагаар хүмүүжүүлсэн. Тэрээр гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны хил хязгаарыг өвгөө хийж ах トゥ болон эцэг эхтэйгээ бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл мэт ойлголтыг хүүхдүүдийн толгойд суулгадаг. Тийм өөрийн охтыг дөнгөж 12 настай багаас нь бэлгийн хүчирхийлэлд өртүүлж эхэлсэн. Хамгийн том ахин Ронда 5 хүүхэдтэй болсон бөгөөд тэдний дөрвийнх нь эцэг нь өөрийн төрсэн эцэг Тим. Хамгийн бага охин Марта 6 хүүхэдтэй, ихэнх хүүхдийн эцэг нь түүний төрсэн ах Чарли байсан ч заримынх нь эцэг Тим байж болцсошгүй гэж үздэг. Харин Бэри бол Тимийн хамгийн хайртай охин, хожим гэр бүлийн удирдагч болдог. Бэри бол нийт 13 хүүхэдтэй болсон. Тэдний ихэнхийн эцэг нь мөн Тим байсан гэж үздэг. За Марта болон Чарли хоёр. Энэ хоёр бол яг эхнэр нөхөр хоёр шиг хамт амьдарч нэг оронд унтдаг болсон ч гэсэн энэ гэр бүлд бол бараг ямар ч хил хязгаар дүрм журм гэж юу ч байгаагүй. Хүүхдүүд маш бага наснаасаа эхлээд насанд хүрэхчэд болон бусад хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртдөг байсан ийм зүйл бол гэр бүлийн дотор хэвийн үзэгдэл юм шиг л үргэлжилдэг байсан. Бэригийн охин Петрагийн хэлснээр түүний авга ах Чарли бага байхаас нь хүчирхийлж эхэлсэн. Энэ хүчирхийлэл олон жилийн турш тасралтгүй үргэлжилдэг. За ийм төрлийн хүчирхийлэл бол зөвхөн нэг хүнд тохиолдсон хэрэг биш. Гэр бүлийн бараг бүх хүнд ижил зүйл давтагддаг байсан. Одоо биднэрт л хүчирхийлж санагдаж байгаа болохоос биш энэ гэр бүлд өссөн хүмүүсийн хувьд бол зүгээр л өдөр тутмын амьдралын нэг хэсэг шиг л тэр үедээ мэдэрч байсан. Охтууд жирэмсэн болсон тохиолдолд бол эмчэд үзүүлэхийг зөвшөөрдөггүй, харин эмнэлэгт дөрхөөс өөр аргагүй нөхцөл үүсвэл хүүхдийн жинхэнэ эцгийн талаар худлаа мэдээлэл өгдөг байсан. Тэдний байнга нүүдэлдэг байсан шалтгаануудын нэг нь ч гэсэн энэ. Орон нутгийн хүмүүс сэжиглэж эхлэх эсвэл асуулт тавьж эхэлмэгц шууд өөр газар руу нүүждэг. Гаднаас нь харахад бол тэд Австрали даяар аялж тайзан дээр тоглолт хийж хайрын дуу дуулдаг жирийн нэг гэр бүлийн хөгжмийн хамтлаг мэт харагддаг. Гэхдээ бодит байдал дээр тэд Тимийн хатуу хяналтдоор оршин тогтнодог, цус ойртолт болон хүчирхийлэлд суурилсан хаалттай бүлэглэлийн дотор амьдарч исэн. Жүүн нас барсны дараа бүх гэр бүл Австралийн баруун бүс нутагт байрлах аслагдсан хот руу нүүдэг. Тэр үед гэр бүлийн гишүүдийн тоо эрс нэмэгдсэн байсан болохоор хөрш айлгүй бусдаас бүрэн тусгаарлагдсан газар амьдрах нь тэдэнд тохиромжтой болдог. Ингэснээрээ гадны хяналт бараг байхгүй болж цус ойртолт хүчирхийлэл айдас дээр тогтсон энэ мөчлөг олон жилийн турш үргэлжилсээр л байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Бэри гэр бүлийн дотор улам их нөлөөтэй болж эцэст нь Тимийн залгамжлагч гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон. Тим нас барсны дараа гэр бүлийн удирдлага түүний гарт шилждэг. Удалгүй гэр бүлийнхэн New South Wales мужийн Барава хотын ойролцоо томоохон газар худалдаж авдаг. Өсөн нэмэгдэж байгаа олон гишүүнтэй гэр бүлд хангалттай том мөн бусдаас бүрэн тусгаарлагдсан энэ газар тэдний хувьд хамгийн тохиромжтой сонголт болдог. Гэхдээ Тим нас барснаар бол энэ бүх зүйл ерөөсөө дуусаагүй. Хүчирхийлэл, цус ойртолт түүнийг дагаад алга болоогүй. Харин ч түүний хүүхдүүд олон үеэр үргэлжилсэн энэ тогтолцоог цааш нь үргэлжлүүлдэг. Гэр бүлийн насанд хүрэхчид хүүхдүүдтэй ах эгч дүүтэйгээ бэлгийн харилцаанд орох нь хэвийн төдийгүй зайлшгүй зүйл мэт ойлголтыг багаас нь суулгаж өгдөг. Үүний үр дагавар бол дараагийн үе дээр улам тодорхой харагдаж эхэлдэг. Олон үе дамжсан цус ойртолтын улмаас хамгийн залуу үеийн хүүхдүүдийн дунд оюуны хөгжлийн хоцрогдол түгээмэл зарим нь бүр ойлгомжтойч ярьж чаддаггүй байсан. Ийм эмзэг байдал нь тэднийг гэр бүлийн ахмад гишүүдийн нөлөөнд амархан автуулж, удирдуулж, хуурч мэхлэгдэх нөхцөлд оруулдаг байсан. Тиймээс хүүхдүүдэд бол ахтайгаа бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл. Мөн ээж нь өөрийн эцэг, ах тэр байтугай өөрийн хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд ордог нь буруу биш гэсэн ойлголтыг бага наснаас нь суулгадаг. За мэдээж гадны хүний хувьд бидний хувьд бол энэ бүхэн төсөөлхийн аргагүй мэд санагдах боловч гэр бүлийн дотор өссөн хүүхдүүдийн хувьд бол энэ нь энгийн амьдралынх нь зүгээр л нэг хэсэг нь. За яг энэ шалтгаанаар олон хүн бол энэ гэр бүлийг жинхэнэ утгаараа шашны бус ч гэсэн cult буюу хаалттай бүлэглэл гэж үздэг.
Энд бол насны хязгаар байхгүй, цусан төрлийн холбооны хязгаар бол бүр юу ч байхгүй. Ийм орчинд өссөн хүүхдүүд багаасаа юуг зөв, юуг буруу гэдгийг ялгаж сурах боломжгүй. Бэлгийн хүчирхийлэгчдэр хүрээлүүлсэн гаднах орчноос бүрэн тусгаарлагдсан орчинд амьдарч байсан. Хамгийн аимшигтай нь энэ бүхэн бол хэдэн 10 жилийн турш үргэлжилсэн явдал. Хэрвээ тэр өдөр тоглоомын талбай дээр нэгэн бяцхан охин үннийг санамсаргүй дэлгээгүй бол хүчирхийлэл, цус ойртол, тарих угаалт дээр тогтсон энэ тогтолцоо өнөөдөрт гисэн үргэлжиж байх магадaltaй байсан. За ингээд хэдүүлээ 12 оны 7 сар руу буцъя. Цагдаа болон хүүхэд хамгааллын ажилтнууд Colt Family-ийн фарм дээр очиход бол тэд харсан зүйлд ерөөсөө бэлэн байгаагүй. Эхэндээ тэдний анзаарсан зүйл бол хүмүүсийн амьдарч байсан аимшигтай нөхцөл байдал. Газрын хэмжээ нэлээд том байсан. Тэнд 2 аялын чиргүүл буюу RV, нэг жижиг агуулга, мөн дотроо майхан байрлуулсан том агуулга байсан. Майхан дотор бол жижиг орнууд зассан байсан. Гэхдээ бүх зүйл маш бохир заваан. 2 RV-гийн бараг бүх гадаргуу дээр шороо, аюултай хог хаяглууд, шалан дээр шавар, тамхины иш, хог новш хөглөрч байсан. Бүр хүүхдийн нэг орон дээр жинхэнэ кенгуру хүртэл унтаж байхыг олсон. Галтгооны жижиг хэсэг нь ч гэсэн мөн адил бохир. Хоол хийдэг гадаргуу дээр шороонууд тогтсон. RV-ийн зарим цонх нь хаагарцсан, ил гарсан цахилгааны утаснууд энд тэндгүү. За тэнд бол ус дамжуул хоолой байхгүй, ариун цэврийн өрөө байхгүй, ван шүршүр юу ч байхгүй. Хүүхдүүд бол бүгдээрээ маш бохир, бүгд ой мод руу орж бие засдаг байсан. Ариун цэврийн цаасч байдаггүй. Ийм бохир заваан. Нэг өрөөнд баг зэрэг устаа жижиг төмпөн байсан ч хүмүүс гараа угаахтаа тэрийг ашигладаг байсан. Ус шүршүр байхгүй учраас тэд хэвийн байдлаар усанд орох ямар ч боломжгүй байсан. Хүүхэд хамгааллын ажилтнуудын хэлснээр бол шээс өтгөний үнэр бол бараг тэсвэрлэхийн аргагүй байсан гэдэг. Ирэх баригчид энэ хүмүүс бол олон жилийн турш хүн амьдрахын аргагүй нөхцөлд байсан нь шууд ойлгогддог. Тиймээс тэр өдөр насанд хүрээгүй хүүхдүүдийг фармаас гаргаж мөрдөн шалгалт үргэлжлэх хугацаанд асрамжийн гэр бүлүүдэд байрлуулах шийдвэрийг гаргасан. Тэд зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдийг л авч явах боломжтой байсан болохоор нийт 12 хүүхдийг фармаас гаргадаг. Тэд 5-аас 15 насны хүүхдүүд байсан бөгөөд бие махбод, сэтгэл зүйн хувьд мэдээж туйлын хүнд байдалтай байсан. Бараг бүгд хүнд мөөгөнцрийн халдвартай, шүдний маш ноцтой асуудалтай, уншиж бичиж чаддаггүй, зарим нь бол бараг ойлгомжтой ярьж чаддаггүй байсан. Тэд халбаг, сэрээ, хутаг, барьж хоол идэж мэддэггүй байсан болохоор гараараа иддэг амар барбарик. Тэдэнд ийм зүйлсийг ашиглаж үзэх боломж байгаагүй учраас яаж хэрэглэхээ мэддэггүй байсан. Зарим нь бол бүр ариун цэврийн цаас яаж хэрэглэхийг мэддэггүй. За бүр ариун цэврийн цаас ч гэж юу байдгийг мэддэггүй байсан гэж ярьдаг. За бүр шүд яаж угаах талаар яриад ч хэрэггүй. Тэдэнд бол хамгийн наад захын энгийн ариун цэврийн тухай бол ямар ч ойлголт байгаагүй. Зарим хүүхэд янз бүрийн вирусын халдвартай байсан. Бүгд тураалтай, хоол тэжээлийн дутагдaltaй, олон хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байсан. Зарим хүүхдүүд нь доголж явж исэн бол нэг хүү бол маш хүнд эмчлүүлээгүй хайрст үлддэг байсан. Зарим хүүхэд өөр дээрээ бие засдаг байсан. Гэхдээ энэ нь бол ерөөсөө жоохон хүүхдүүд биш. Бүр том хүүхдүүд өсвөр насныхан хүртэл зүгээр л ингээд өөр дээрээ шээж исэн. Нэгээс бусад бүх хүүхэд бол оюуны хөгжлийн хувьд маш их хоцрогдолтой байсан. 15 настай Бобби гэдэг хүүхэд бол хөгжлийн төвшин, цэцэрлэгийн хүүхдийн төвшөнд байсан гэж тодорхойлогддог. Олон хүүхдэд биеийн хэлбэрийн гаж хөгжил илэрдэг. Тэдний чих доош байрлсан, нүүрний хэлбэр нь тэгш бус байсан гэж тайлбарлсан. Өсвөр насныхан болон насанд хүрэгчид ч гэсэн бодит наснаасаа олон 10 жилээр хөгшин харагдаж байсан. Олон хүүхдийг төрөл бүрийн өвчин эмгийг эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон. Хүүхдүүд асрамжийн гэр бүлүүдэд очсны дараа зарим нь бүр маш төгшөөртэй зан авирыг гаргаж эхэлдэг. Тэдний зарим нь бэлгийн агуулгатай зүйлс ярьж мөн ийм төрлийн үйлдэл гаргадаг байсан. Энэ нь бол хамгийн бага насны хүүхдүүдэд хүртэл илэрч байсан зан чанар. Фармаас авч явсан хамгийн бага хүүхэд бол 5 настай Синди гэдэг охин байсан. Асрамжийн газар эцэг их нь өөр дээрээ зохисгүй үйлдэл хийж байхад нь хит хэдэн удаа харсан. Синди тэдэнд ах эгч нар нь өөртөө ингэж хийхийг зааж өгсөн гэж хэлдэг. Өөр нэг хүүхэд асрамжийн аавыгаа зохисгүй байдлаар үнсэх гэж байнга оролдог байсан. Асрамжийн аав нь бити энэ зохисгүй гэж болиулахад бол тэр хүүхэд маш их уурлаж бухимддаг байсан байна.
9 настай Дуэйн болон 12 настай Брайан хоёр 18 настай асрамжийн газар байсан өөр нэг эмэгтэйг хүлж байгаад баригдсан бөгөөд азар илүү аимшигтай зүйл болохоос өмнө тэднийг зогсоосон юм байна. Зарим хөвгүүд бол уйдсандаа фармын амьтдын бэлэг эрхтнийг гимтээдэг байсан гэж асрамжийнхаа эцэг хийхэд хүртэл ярьсан байдаг. Хүүхдүүдийг бол нэг айлд хамтд нь байрлуулаагүй хит хитэн өөр асрамжийн гэр бүлүүдэд хувааж өгсөн. Гэхдээ тэд ах дүүстэйгээ уулзах үедээ бол Кейс ажилтнуудын нүдэн дээр ч гэсэн хоорондоо маш зохисгүй авирыг гаргадаг байсан. Тэд үүнийг бол ерөөсөө нуух гэж оролддоггүй. Яагаад тэгэхээр өөрсдийг нь хийж байгаа зүйл буруу гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. 12 настай Брайан 8 настай Кармений өвдөг дээр гараа тавиад дараа нь гоёлоонд гараа явуулах гэж хит хитэн удаа оролддог. Энэ бүхнээс бол мөрдөн шалгагчдад хүүхдүүд маш ноцтой бэлгийн гимтэл хүчирхийллийн орчинд өснө нь улам тодорхой болдог. Эхэндээ хүүхдүүд бол кейс ажилтнууд болон мөрдөн шалгагчдад итгэхэд хэцүү байсан. Тэдний мэддэг бүх амьдрал нь тэр фарм дээр тэр хамаатнууд л байсан учраас тэднийг тэндээс гаргахад бол зарим нь уурлаж маш төрөмгий болдог. Зарим хүүхэд эмч, сэтгэл зүйч нарыг хутгална, хоолойг нь хэрчин, хурууг нь таслана гэж зүрдүүлдэг байсан. Гэхдээ аажмаар тэд зөөлөрч фарм дээр амьдарч байхдаа өөрсдөөс нь хүчээр хийлгэж байсан аимшигтай зүйлийн талаар ярьж эхэлдэг. 7 настай Надя ээж нь бол авуу ахтайгаа майханд өөрийнх нь яг хажууд бэлгийн харилцаанд орж байхыг харсан гэж хэлдэг. Надягийн ээж нь бол Марта, түүний биологийн эцэг нь авуугах Чарлин байсан. Олон хүүхэд бол хоорондоо бэлгийн харилцаанд орж байхыг харж байсан гэж хэлдэг. 13 настай Кимберли өөрийн 9 настай дүү Дуэйнд бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн. За хажууд нь 8 настай Кармен дүү нь байсан гэж хэлдэг. Зарим охид ах, үеэл, авуугах нартай хүчирхийлүүлэх үедээ модонд хүлүүлдэг байсан. Мөн тэднийг модны мөчөр ашиглаж бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан гэж мэдүүлдэг. Хит хитэн бага насны охид бол сэтгэл зүйч нартай ярилцахтаа гэр бүлийн эрэгтэйчүүд болон хүүгүүдээс зугтахын тулд ойроо гүйж орж нуугдаг байсан гэдэг. Тэдний цорын ганц зорилго нь л хүчирхийлээс хэсэгхэн ч гэсэн холдох байсан. Үндсэндээ бол хүний төсөөлж хийж болох хамгийн гажууд, хамгийн завхарсан бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүдийн ихэнх нь энэ гэр бүлд болж байсан л гэж хэлж болно. Насанд хүрэгчид нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог. Насанд хүрэгчид хүүхдүүдийг хүчирхийлдэг. Хүүхдүүд хүртэл хоорондоо зохисгүй үйлдэл хийдэг. Фарм дээр бол ямар ч хил хязгаар дүрм журм юу ч байгаагүй. Асрамжийн эцэг эхчүүд, мөрдөн шалгагчид, сэтгэл зүйчд болон кейс ажилтнууд эдгээр мэдүүлгийг сонссныхаа дараа ДНХ-гийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Ингээд 2012 оны 9 сард шүүхийн шийдвэрээр фармаас гаргасан 12 хүүхдэд генетикийн шинжилгээ хийдэг. Үр дүн нь бол цочирдон. 12 хүүхдийн 11-ийнх нь шинжилгээ цус ойртолт болсон гэх мэдүүлгүүдийг баталдаг. Зарим хүүхдийн эцэг эх нь хагас ах дүү, үеэлүүд, авууг ах болон зээ зэрэг ойрын төрөл садан байсан. Харин зарим хүүхдийн хувьд бүр төрсэн ах дүү эсвэл эцэг эх хүүхдийн хоорондын харилцаанаас төрсөн нь тогтоодог. Шинжилгээнд хамрагдсан 12 хүүхдээс зөвхөн нэг нь төрөл садан биш эцэг эхээс төрсэн байсан. За тэр нь бол 5 настай Синди гэдэг охин. Синди бол Рондагийн хамгийн бага охин бөгөөд Ронда түүний эцгийг Jerry Pavs гэх хүн байсан гэж мэдүүлдэг. Түүний хэлснээр өөрөө Жимс түүдэг ажил хийж байхдаа Jerryтэй богино хугацааны харилцаатай болсон. Сонирхолтой нь төрөл садан биш эцэг эхээс төрсэн цорын ганц хүүхэд болох Синди бусад хүүхдүүдээс бол эрс ялгаатай байсан. Түүнийг бол насандаа тохирсон ярианы чадвартай, хөгжлийн хувьд харьцангуй хэвийн, суралцах хөгжлийн бэрхшээлгүй байсан гэж тодорхойлдог. Бусад насанд хүрсэн гишүүдэд бол ДНХ-гийн шинжилгээ хийсэн хэсэг нь тодорхойгүй байдаг. Ихэнх мэдээлэлэр бол зөвхөн фармаас гаргасан насанд хүрээгүй хүүхдүүдэд шинжилгээнд хамрагдсан л гэдэг. Тиймээс 12 хүүхдийн 11 нь гэдэг тоо бол бодит нөхцөл байдлыг бүрэн харуулж чадахгүй. Үүндээ цус ойртолтын тохиолдол бол үүнээс хавьгүй олон за бүгдээрээ л хоорондоо цус ойрцсон байх нь тодорхой. Тим Колт гэхэд л ганцаараа өөрийн охид болон аж охидоос дор хаяж 18 хүүхэдтэй болсон гэж үздэг. Харамсалтай нь энэ бүхэн ил болохоос өмнө Тим нас барсан байсан. Тэрээр ямар ч ял шийтгэл хүлээж амжилгүй олон нийтийн өмнө хариуцлага хүлээхгүйгээр хорвоог орхисон. Гэхдээ энэ бүх аимшигт үйл явдлын эхлэл нь Тим байсан. Тэр бол энэ цус ойртолтод суурилсан хаалттай бүлгийн анхны удирдагч. Энэ гэр бүлийн удам судрыг хүн бүрээр нь тайлбарлавал маш
хурдан ойлгомжгүй болж эхэлдэг. Оролцсон хүмүүсийн тоо хэтэрхий олон байсан учраас мөрдөн шалгагчид хүртэл бүх холбоог бүрэн тогтоож чадсан хэсэг нь эргэлзээтэй байдаг. Би ч та нартай энэ хэрийг ярихдаа аль болох цөөхөн кейсүүдийг нь ярьж өгч байгаа. Тэгэхээр энэ тэгсэн тэрэн тэгсэн гэхээр сүүлдээ аль нь юу блээгээд аюу ойлгомжгүй болж ихсэн. Тэгэхээр та нарыгаа эргэлзүүлэхгүй тул аль болох багсаж ярьж өгч байгаа шүү. За энэ хэрэгтэй холбоотой дор хаяж нэг эмгэнэлт үхэл бүтээгдсэн байдаг. 2012 онд хэрийг олон нийтэд ил болохын өмнөхөн Сайлын нэртэй 2 сартай охин ховор генетикийн өвчний улмаас нас бардаг. Сайлигийн ээж Тами Колт нь Бэри Колтын 2 дахь охин байсан бөгөөд Тамигийн эцэг нь түүний авгаах эсвэл өвөө тийм хоёрын аль нэг нь байсан бах магадлал өндөр гэж үздэг. Тами өөрийн төрсөн ах дээрэгтэй 3 хүүхэдтэй болсон бөгөөд тэдний хамгийн бага хүүхэд нь Сайли байсан. За энэ Сайлийн охинд бол Zellweger синдромгийн ховор генетикийн эмгэг онцлогдсон. Энэ өвчин нь тарих, элэг, бөөр болон бусад олон эрхтэнд нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд амь насанд аюултай байдаг. За энэ эмгэг илэрхийн тулд эцэг эх хоёр нь хоёулаа ижил мутацтай генийг тээгч байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Тами болон дээрэг хоёр хоёулаа ижил гэмтэлтэй генийг агуулж байсан болохоор тэр генийг хоёулаа Сайлыг дамжуулсан болохоор энэ өвчин илэрсэн байна. Тэдний бусад 2 хүүхдүүд Zellweger синдромтой төрөөгүй ч гэсэн тухайн гэмтэлтэй генийг тээгч байх магадaltaй юм байна. Ерөнхийдөө ийм төрлийн өвчин бол цус ойртолтой гэр бүлүүдэд илрэх магадлал хамгийн өндөр байдаг. Яагаад тэгэхээр мэдээж төрөл садан хүмүүс ижил мутацтай генийг хуваалцах магадлал нь өндөр байдаг. Тэд хоорондоо хүүхэдтэй болох үед тэр генүүд нэг дор давхцах эрсдэл нэмэгдэг гэсэн үг. Colt family-гийн хувьд бол цус ойртолт олон үеэрээ үргэлжилсэн учраас ижил гэмтэлтэй генүүд гэр бүлийн олон гишүүдийн дунд тархсан. Улмаар тэд хоорондоо хүүхэдтэй болсоор байсан нь дараагийн үеийн хүүхдүүдэд төрөл бүрийн генетикийн эмгэг үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлсэн. Цус ойртолтой холбоотой байж болзошгүй өөрний хүүхдийн нас баралтаж гэсэн бүртгэгдсэн байдаг ч гэсэн яг ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй үлдсэн. Мартагийн Дона нэртэй охин ердөө 2-7 хоногтоо нас барсан. Ийм хэмжээний хүчирхийлэл бэлгийн гэмт хэрэг ил болсон болохоор хатуу ял оноогдсон байхаа гэж олон хүн бодож байсан. Гэхдээ бодит байдал огт өөр. Насанд хүрэгчдийн ихэнх нь бараг ямар ч ял шийтгэл аваагүй. Хүүхдүүдийг бүх ээжүүдээс нь салгаж 18 нас хүртлээр ээжүүдтэйгээ ямар ч холбоо барихыг нь хориглосон. Шүүхийн үзнээр бол хүүхдүүдийг дахин ээжүүдийн асрамжинд буцаах нь хэтэрхий өндөр эрсдэлтэй гэж үзсэн. Яагаад тэгэхээр ээжүүдийн хинэнч гэр бүлдээ нэг ч удаа цус ойртолт болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Шүүхийн логик бол маш энгийн байсан. Хэрвээ болсон зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол яаж өөрчлөгдөж хүүхдүүдэд аюулгүй орчин бүрдүүлэх вэ? Гэхдээ Бэри, Ронда, Марта, Ринер бүгдээрээ өөр тайлбар хэлдэг. Тэд шүүхэд мэдүүлэхдээ хүүхэд бүрийн эцэг нь гэр бүлийн гаднах хүмүүс байсан гэж хэлдэг. Тэдгээр ирчүүдийн талаар хүртэл нэр ус түүх зохиож ярьдаг гэсэн. Шүүгч тэдэнд ДНХ-гийн шинжилгээгээр энэ бүхэн худал болох нь нотлогдсон гэдгийг тайлбарсан ч тэд эсэргүүцээр л байсан. Шинжилгээнд хамрагдсан 12 хүүхдийн 11 нь хоорондоо төрөл садан эцэг эхээс төрсөн гэдг нь тогтоогдсон. Гэхдээ эдгээр ээжүүд бол өөрсдийн үгнээсээ огт буцаагүй шүүх яагаад ДНХ-гийн нотлогооноос илүү тэдний үгэнд итгэхгүй байгааг ойлгохгүй байсан гэж ярьдаг. Ингээд хүүхдүүд бол асрамжийн гэр бүлүүдэд амьдарч эхлэхэд Бэри бол ерөөсөө бууж өгөөгүй. Тэр өөрийн 15 настай хүү Бобби болон 14 настай хүү Биллийг асрамжийн гэр бүлээс нь хулгайлахаар төлөвлөдөг. Шүүхийн шийдвэрийг үл харгалзан Бэри хөвгүүдээ нууцаар гар утас өгсөн. Ингээд тэдэнтэй холбоотой хийвэрэ байсан. Хөвгүүд утсаа гялгар утанд хийгээд асрамжийн газрын ойролцоох буланд нуучдаг байсан бөгөөд боломж гарах бүрт ээж рүүгээ залгаж мессеж бичдэг байсан. Тухайн үед цагдаа нар хүчирхийлэл болон цус ойртолтын асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байсан болохоор Бэригийн утсыг чагнаж байсан юм байна. Ингээд тэд Бэри болон хөвгүүдийн хоорондын яриаг сонсож эхэлдэг. За ярианууд бол улмал айгамшигтай болж эхэлдэг. Бэри өөрийн хүү Боббид хит хитэн удаа бэлгийн өнгө аястай зүйл хийлж байсан. Тэрээр хүүдээ чиний өстө дуу ямар тачаангуй сонсогдож байна гэж хэлдэг. Чи үнэхээр царайлаг чамтай дахиж уулзахыг тэсэн ядаж хүлээж байна гэсэн гих мэд үгсийг байн хэлдэг байсан. Эдгээр яриа ялангуяа Бэригийн талаас бол их тийм сэтгэнсэн шинжтэй байсан гэж мөрдөгчд дүгндэг. Хамгийн аимшигтай нь Бобби бол тухайн үедээ дөнгөж
15 настай хүүхэд байсан. Цагдаа нар зөвхөн энэ яриаг биш бас хүүхдүүдийг хулгайлах төлөвлөгөөг нь ч гэсэн сонссон. Бэри хөвгүүдээ авч зугатаад Австралийн хойд бүс рүү очно гэж ярьдаг. Түүний төлөвлөгөө бол New South Wales-ийн эрх баригчдын хяналтнаас гарч бүгдээрээ жимс түүдэг ажил хийж амьдрах байсан юм байна. Цагдаа нар төлөвлөгөө хэрэгжихээс өмнө Бэрийг баривчилдаг. Эцэст нь тэрээр 12 сарын хорих ял авсан. Энэ хэргийн хүрээнд бодтой хорих ял авсан өөр нэг хүн бол Беригийн ах Родри байсан. Түүнийг өөрийн зээ охин Патраг хүчирхийлсэн хэрэгт буруутгадаг. Мөрдөн шалгалтын үеэр Патра мэдүүлэхдээ ээж Беритэйгээ маргалцсны дараа гэрээсээ гараад зам даган алхаж явсан. Тэр үед Родри ачааны машинаараа ирж түүнийг хүчээр машиндаа суулгаж авч явсан. Дараа нь Патраг хүчирхийлж дуусныхаа дараа зам дээр буулгаад доромжилсан үг хэлээд орхиж явсан. За тухайн үед Патра охин бол 17 настай байсан. Родри буруутай тогтоогдож 4 жилийн хорих ял авсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 8 наснд хүрсэн хүний эсрэг 80 эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Яллах зүйл ангид, цус ойртолт, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг садар самун үйлдэл, худал мэдүүлэг зэрэг багтаж байсан. Гэхдээ ямар шалтгаанаар гэдг нь тодорхойгүй ч гэсэн эдгээр хэрэгүүдийн ихэнх нь эцэстээ хэрэгсэхгүй болсон. Чарли гэтэл ганцаараа 80 хэрэгээс 27-д нь холбогдож байсан бөгөөд хамгийн ноцтой хэрэгтнүүдийн нэг гэж үзэгдэж байсан. Гэхдээ эцэстээ түүний эсрэг зөвхөн 10-аас доош насны хүүхэд хүчирхийлсэн 2 хэрэг үлдсэн. Чарли буруугүй гэж мэдүүлж хэрэг бол шүүхэд шилждэг. Шүүх хурал дээр хохирогч охины асрамжийн ээж гэрчээр оролцож охиныг анх гэртээ авч ирэх үеийн аимшигтай нөхцөл байдлын талаар ярьдаг. Тэрээр охины амссан хүчирхийллийн тухай дурсахдаа шүүх тангимд хүртэл уйлж байсан. Гэтэл шүүхээс эцэст нь Чарлиг буруугүй гэж дүгнсэн. Шүүгч охины өмнөх мэдүүлгүүдэд зөрчил байсныг үндэслэн түүнийг цагаатгсан. Харин гэр бүлийн эмэгтэйчүүдийн зарим нь хүүхдүүдийн эцгийн талаар удаа худал мэдүүлсэн учраас худал мэдүүлгийн хэрэгт буруутгагдан 1-2 жилийн хорих ялыг авсан. Өнөөдөр тэр хүүхдүүдийн амьдрал ямар болсон талаар мэдээлэл маш бага байдаг. Тэдний нэр, хувийн мэдээллийг нууцлсан учраас олон нийт бараг юу ч мэддэггүй. За одоо бол энэ хүүхдүүдийн ихэнх нь насанд хүрсэн том хүмүүс болсон. Харамсалтай нь энэ хүмүүсийн зарим нь Бэри болон гэр бүлийн бусад эмэгтэйчүүдтэй дахин холбоо тогтоосон гэх мэдээлэл байдаг. Энэ хэрийг судалдаг хүмүүс бол интернетээр гэр бүлийн удам судрыг эвлүүлэх, оролцогчдын бодит нэрийг тогтоох гэж олон жил оролцсон. Үүний үр дүнд Бэри Колтын жинхэнэ нэр зэрэг зарим мэдээлэл олон нийтэд ил болсон байдаг. Мөн хүмүүс түүний сошиал хаягуудыг олж үзэхэд дагдаг хүмүүсийнх нь бараг бүгд энэ гэр бүлийн гишүүд байсан гэдэг. Өөрөөр хэлбэл олон жилийн дараа ч гэсэн тэд хоорондоо холбоотой хിവэрэ байсан. Бүр Бэри нэг удаа хоёр хамаатантайгаа хамт авахулсан зураг нийтлээд доор нь Love Makes a Family буюу гэр бүл хайраар бүтдэгэ гэсэн утгатай зүйлийг бичсэн байдаг. Энэ хэргийн бүх түүхийг мэддэг хүмүүсийн хувьд бол тэр өгүүлбэр бол бүр жихүүц хүрмээр сонсогддог. Энэ хэргийн хүүхдүүд шаардлагатай тусламжаа авч аюулгүй орчинд өсөж чадсан байх гэж найдгал үлдэж, мөн зөвхөн хүүхдүүд биш насанд хүрсэн хүмүүс ч гэсэн мэргэжлийн тусламж авсан байгаасаа гэж үсэх явдал. За хувьдаа бол би энэ хэрэгт оролцсон насанд хүрэгчид илүү хатуу ял авах ёстой байсан гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр тийм зүйл болоогүй. За нөгөө талаасаа энэ гэр бүлийн насанд хүрсэн хүмүүс өөрсдөө ч гэсэн анханасаа хохирогчд байсан гэдгийг бол үгүйсэхийн арга байхгүй. Тэд бүгд тимийн бий болгосон орчинд өссөн, бүгд хүчирхийлэл, цус ойртолтын золиос. Тэдний харсан зүйлс, туулсан зүйлсийг бол ямар ч хүүхэд амсах ёсгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт хин нэгэн бол энэ мөчлөгийг зогсоох ёстой байсан. Харин тэд эсэргээрээ тэр тогтолцоог үргэлжлүүлсэн. Тийм наст барсны дараа ч гэсэн хүчирхийлэл зогсоогүй, харин дараагийн үеилүү шилжсэн. Тиймээс энэ хэргийн хамгийн хэцүү асуулт нь магадгүй дараах асуулт байх. Тэд зөвхөн хохирогчд байсан уу, эсвэл хохирогч байснаасаа гадна өөрсдөө ч бас гэмт хэрэг үйлдэгч болсон уу? Мэдээж тарих угаалтанд өртсөн нь үнэн. Тэд багаасаа хүчирхийлэл дунд өссөн нь үнэн. Гэхдээ нөгөө талаараа тэд хүүхдүүдэд бол үннээ битгий хэлээ гэж зааж исэн. Хүүхдүүдийн эцгийн талаар худлаа ярьж байсан, болж байгаа зүйл буруу гэдгийг мэдэж байсан учраас бүгдийг нууцлахыг оролдож байсан юм шиг надад санагдсан. Нэг талаасаа тэд өөрсдөө аимшигтай орчны золиос болсон хүмүүс, нөгөө талаасаа тэд өөрсдийн хүүхдүүдийг яг тэр там руу түлхсэн хүмүүс.
Даян Даунс бол 55 оны 8 сарын 7-нд Аризона мужийн Феникс хотод Уэсли болон Уиллади нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 3 дүүтэй, маш уламжлалт үзэлтэй, маш хатуу дэг журамтай гэр бүлд өссөн. За гэр бүл нь Уэслигийн ажлын улмаас олон удаа нүүж явсан бөгөөд эцэст нь Даяныг ойролцоогоор 11 настай байхад Феникс хотод суурьшдаг. Даян ахлах сургуульд орохоосоо өмнө бол харьцангуй хүмүүжлтэй хүүхэд байсан. Гэхдээ ахлах сургуульд орсны дараа хатуу дэг журамтай эцэг эхийнхээ эсрэг илүү тэрсэлж эхэлдэг. Энэ нь бол голдуу олонний танил хүүхдүүдийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөдөг хүсэлтэй холбоотой байсан гэж ээж нь ярьдаг. Тэр бол гэртээ жинхэнэ хайр, хүлээн зөвшөөрлийг мэдэрч чадахгүй байсан учраас үүнийг өөр газраас хайж эхэлсэн. 14 наснда үсээ маш богино тайрч, цайвар шар өнгөөр будаж, тухайн үеийн загварт нийцсэн илүү содон хувцалтаар хувцлаж эхэлсэн. Олон хүмүүс Даяныг бол хөвгүүдэд хит их дуртай үргэлж дараагийн үерхэх хүнээ хайж байдаг байсан гэж тодорхойлдог. Энэ нь бол түүний эцэг эхийн дүрмтэй шууд зөрчилтэй. Түүнд үерхийг зөвшөөрдөггүй байсан ч мэдээж үл тоомсорлдог байсан баа. Удалгүй гэрийн ойролцоо амьдардаг 16 настай Стив гэх хөвгүүнтэй үерхэж эхэлдэг. Мэдээж эцэг эх нь үүнийг огт зөвшөөрөөгүй ч Даяныг бол зогсоож чадаагүй. Гэхдээ 10 жилээ төгссөний дараа тэдний зам бол хоёр тишээ салдаг. Стив тэнгисийн цэргийн хүчинд элсэн бол Даян Орегон мужийн Христийн сургуульд суралцахаар явдаг. Гэсэн ч бие биедээ маш их хайртай байсан. За өөрсдийгөө бол бие биенийхээ анхны хайр гэж үздэг байсан учраас холын зан харилцаагаа үргэлжлүүлсэн. За энэ хоёр бол бие биедээ үнэнч байна гэж амлалт өгсөн ч гэсэн энэ нь удаан үргэлжлээгүй. Тэд ингээд тусдаа өөр мужид амьдраад эхлэмэгц Даян бол явдалтай амьтан байсан болохоор хид хідэн залуутай дотн харилцаанд орж эхлээд сургууль дээрээ ч гэсэн олон асуудалд ордог. За энэ бол шашны сургууль байсан учраас Даян завхаа зан авирынхаа улмаас ердөө 1 жил суралцаад сургуулаасаа хөөгддөг. Ингээд дахиад л эцэг эхтэйгээ хамт амьдрахаар Аризона муж руу очдог. За Даяны хувьд бол энэ бол хамгийн аимшигтай зүйлсийн нэг. Яагаад тэгэхээр эцэг нь маш хатуу хүмүүс байсан учраас нөгөө эрхчлөөд байдал нь алга болоод амьдрахад үнэхээр таагүй болдог. За харин энэ үед Азар Стив эргэж ирсэн байсан учраас тэд дахин нийлж хамтдаа зугтахаар шийддэг. Ингээд тэд 73 оны 11 сарын 13-нд гэрлэлдэг. За гэхдээ энэ гэрлэлт бол анханасаа л асуудалтай. Яагаад тэгэхээр тэдний харилцааны суурь нь өөрөө айгүй муу. Өмнөх үнэнч бус байдал болон бүтлгүүцэн харилцаан дээр тулгуурсан гэрлэлт мэдээч ямар ч олигтой байгаагүй нь тодорхой. Тэднийг мэддэг хүмүүсийн хэлснээр бол тэд байнга маргалддаг. За ялангуяа мөнгө санхүү болон Даян дахин араар тавих эсэх талаар хамгийн их маргалдаг байсан. Томоохон хэрүүл гарах бүрт Даян бол эцэг эхийнхээ гэрлөө буцаад яваад өгдөг. Нөхцөл байдлыг бүрч төвөгтэй болгосон зүйл нь бол 74 онд тэд хүүхэдтэй болсон явдал. За гэхдээ Кристи төрснөөс ердөө 6 сарын дараа Даян тэднийг орхиод тэнгисийн цэргийн хүчинд элсдэг. Ингэснээр Стив охиноо ганцаараа асрах шаардлагатай болдог. За Аз болоход энэ асуудал удаан үргэлжлээгүй. Даян ердөө 3-7 хоногийн сургалтанд хамрагдаад гэртээ буцаад ирдэг. Тухайн үедээ бол Даян хүчтэй цэврүүний улмаас тэнгисийн цэргийн хүчнийг орхих шаардлагатай болсон гэж тайлбарлаж исэн. Гэхдээ дараа нь өгсөн ярилцлагуудаа өөр нэг тайлбарыг хэлдэг. Тэр хэлэхдээ Стив хүүхдээ хаахрахгүй байсан учраас би гэртээ харж охиноо асрах шаардлагатай болсон гэсэн мэдээллүүдийг тараасан. Удалгүй тэд дахин хүүхдээ болоод 76 онд 2 дахь охин Шерил төрдөг. Шерил төрсний дараа Стив бол үрийн суугаа боолгох мэс засал хийлэгдэг. Гэсэн ч үүнээс удалгүй Даян дахин жирэмсэн болдог. За энэ юуг хэлж гинөө? Даян араар нь тавьсан л гэсэн үг. За харин тэд энэ жирэмслэлтийг үр хүндэлтээр дуусгасан. Гэсэн ч Даян болон Стив хоёр бол хамтдаа үлдсэн. Хэдэн жилийн дараа тэд Аризона мужийн Меса хот руу гэр бүлээрээ нүүдэг. Даян болон Стив хоёр хоёулаа зөөврийн орон сууц үйлдвэрлэдэг компанид ажилд орсон. За ингээд шинэ ажилд ороод Даян бол шинэ хамтран ажиллагчтайгаа дотносож за бүр тэдэнтэйгээ дотн харилцаанд орж эхэлдэг. Эцэст нь Даян дахин жирэмсэн болоод энэ удаа хүүхдээ төрүүлэхээр шийддэг. 79 онд хүү төрүүлээд түүнийг Стивен гэж нэрлэдэг. Даян бусад ирчүүтэй унтаж Стивнийг доромжилж олон удаа араар нь тавьж байсан ч гэсэн Стив хүүхдүүдийнхаа төлөө түүний хажууд үлддэг.
Энэ хүнийг тэнэг гэх үү эсвэл үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэх үү аль нь гэхээ бол мэдэхгүй байна. Тэр Дани өөрийнх нь төрсөн хүү биш гэдгийг хүртэл мэддэг байсан ч түүнд эцэг нь байхыг хүссэн. За гэхдээ энэ байдал бол үүрд үргэлжлээгүй. Эцэст нь тэд 1980 онд албан ёсоор салдаг. За мэдээж энэ нөхрөөсөө салсан хүний бэлгийн амьдрал бол улам замраагүй болсон нь тодорхой. Үүний дараах хэдэн жилийн хугацаанд Даян ганц бие болон гэрэлсэн олон эрчүүтэй харилцаатай байсан. Заримдаа тэр эдгээр эрчүүдийн гэрт богино хугацаагаар амьдардаг. За ер нь бол нэг газраас нөгөө рүү байнга шилжиж амьдардаг ийм амьдрал байсан байгаа. Мэдээж энэ нь хүүхдүүдийн хувьд маш тогтворгүй орчин. Стив эцэст нь түүнийг орхисны дараа Даян хүүхдүүдэд тижээж амьдралаа авч явах дарамтыг илүү их мэдэрч эхэлдэг. Харин жирэмсэн болох нь бол түүний хамгийн сайн хийж чадах зүйлүүд чиг санагддаг. Тэр жирэмсэлж хүүхдүүдэд төрүүлэхдээ сайн байсан учраас тээгч их болохоор шийддэг. Мэдээж тээгч их болно гэдэг бол зүгээр л шууд за би тээгч их болыг хүүхдээ чинь гаргаад өгье гэд хүсээд болчихдог зүйл биш. Харин янз бүрийн шалгалт өгөөд үнэлгээнд хамрагдах шаардлагатай байдаг. За Даян бол бүр сэтгэл зүйн хоёр шалгалтанд дунсан. Тэдгээрийн нэг дүгнэлтэнд бүр түүнийг сэтгцийн эмгэгтэй гэж тэмдэглэсэн. Гэсэн ч түүнийг тээгчээр хүлээн авчдаг. За энэ бол бас нэг санаа зовоохоор зүйлүүдийн нэг. 82 онд тэр Jennifer нэртэй охиныг төрүүлж өгөөд үүнийхээ төлөө 10,000 долларыг авдаг. Үүний дараа тэр тээгч эхийн салбарт илүү гүн оролцож бүр өөрийн гэсэн тээгч эхийн төв байгуулахыг хүсдэг. За гисэн ч энэ санаа нь бол хэрэгжихээсээ өмнө бүтлгүүцсэн. За энэ үед Даян хамт ажилдаг Роберт Никенбокер гэх эртний үерхжсэн. Ихэнх хүмүүс бол Ник гэж дууддаг. За Даян бол энэ хүнийг бол амьдралынхаа жинхэнэ хайр гэж хүлээж авч байсан. Нэг тухайн үедээ албан ёсоор гэрэлсэн хിവэрэ байсан ч гэсэн эхнэрээсээ тусдаа амьдардаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр Даяны харилцаанд хит их татагдан орж энэ бүхэн өөрт нь дарамт болж эхэлсэн гэж хожим ярьдаг. Эцэст нь нэг харилцаагаа дуусгахаар шийдсэн. Түүний хэлснээр бол Даяны хүүхдүүд ч гэсэн шалтгаануудынх нь нэг байсан. Тэр ер нь бол хүүхдэд нэг их тийм дуртай хүн байгаагүй. Даяны хүүхдүүдтэй ч ойр байж чаддаггүй байсан юм байна. Тиймээс энэ харилцаа бол ирээдүгөө гэж үзээд бүр мөсөн харилцаагаа дуусгахаар шийддэг. За харин Даян энэ салалтыг маш хүнээр хүлээж авдаг. Тэр өөрийн мөрөөдлийн эрийг хүүхдүүдээсээ болоод алдсан гэж бодож эхлээд аажмаар хүүхдүүдэд уур хилэн дургуутслээ хүртэл гаргах болдог. 27 настай Даян 3 хүүхдэд дагуулад ойрын мужийн Cottage Grove хот руу нүүж тентхийн шуудангийн газарт ажилд ордог. За энэ хот бол нам гүм жижигхэн хот, байгалийн үзэсгэлэнт орчин явган аялын замуудаараа алдартай. Оршин суугчид нь бол бие биенээ маш сайн мэддэг, харилцан санаа тавьдаг ийм газар. За ингээд шинэ хотод нүүж ирлээгээд Даян бол Робертийн талаар мартаагүй. Тэр Робертод байнга загтал бичсээр байсан. Ингээд 83 онд бүр өөрийн биеэрээ очиж уулздаг. Гэхдээ тэр уулзалт үеэр Ник бол тэдний харилцаа бүрэн дууссан, дахин эхлэх боломжгүй гэдгийг тодорхой хэлдэг. За энэ үед бол хүүхдүүд нь хаана байсан болоо гэж та бодож магадгүй. Даян ажил дээрээ байхдаа эсвэл ирчүүдтэй уулзаж явхдаа хүүхдүүдэд ихэвчлэн эцэг дээр үлдээдэг. Зарим хүүхдүүд аавууд дээр очдог байсан ч гэсэн олон удаа гэртээ ганцаараа үлдэх тохиолдол бол их гардаг. За ердөө 6 настай Кристи дүүнээрээ харж хандах үргийг өөр дээрээ үүрсэн байдаг. За удалгүй хуршүүдэн ч гэсэн энэ гэр бүлийн талаар санаа зовж эхэлдэг. Яагаад тэгэхээр тэдний ажилласнаар хүүхдүүд сайн асаргаа халамж авч байгаа юм шиг ерөөсө харагддаггүй. Ихэвчлэн өлссөн юм шиг заримдаа бүр хүүтэн цаг агаарт хүртэл гадуураа ямар ч хүрдэг өмсөлгүй гадуур явахыг нь олон удаа харсан юм байна. За Даян бол хүүхдүүдээс хамгийн бага анхаарал хандуулдаг хүн нь бол түүний дундах охин Cheryl байсан юм шиг санагдаг гэж хүмүүс хэлдэг. Бүр Cheryl бол жоохон байхдаа хуршүүдийнхаа нэгэндээ хүртэл ээжээсээ айдаг тухайгаа хэлж байсан. За тухайн үед Даяны амьдрал бол бүхэлдээ ийм нэг маш замраагүй байдалд орсон. Хүүхдүүдэд зохих ёсны анхаарал халамж тавьдаггүй, хүүхдүүд нь ч гэсэн ээжтэйгээ байхдаа аз жаргалтай байгаагүй. Нөгөө талаар Даян бол бүтггүй болсон харилцааныхаа төлөө хүүхдүүдэд буруутгаж тэдэнд өс хонзон гомдлыг тээж явж уур бухимдлаа гаргадаг ийм хортой эрүүл бус орчин байсан байгаа. Ингээд 83 оны 5 сарын 19-ний пүрэв гарагт болсон үйл явдал руу очие. Тэр орой бол Даян хүүхдүүдийнхээ хамт нэг найзындаа зочлоод буцаж явж идэг. Тэд бол тэр найзындаа нилээд орой хүртэл тэндээ байсан. Хүүхдүүд бага насны Кристи 8 настай, Cheryl 7 настай, харин Дайны дөнгөж
3 настай байсан. За найзынхаас орой 9 цагийн үед гараад Даян 3 хүүхдээ машиндаа суулгаад гэрийн зүг хөдөлдөг. Шерил урт талын суудал Даяны хажууд сууж исэн бол Кристи болон Дайны хоёр арын суудал. Хожим Даян цагдаа нарт тухайн оройн талаарх дараах мэдүүлгийг өгдөг. За орой нийлээд болсон байсан ч гэсэн Даян бол гэрлүүгээ шууд яваагүй. Харин ч байгалийн үзэмжтэй урд өмнө нь ерөөсөө явж байгаагүй замаар тойрч явхаар шийдээд за түүний хэлснээр бол тэр үед хүүхдүүд нь бүгдээрээ машин дотроо унтчихсан. Мөн шин замаар явж эргэн тойрноо сонирхон судлах нь өөрийнх нь байнга хийдэг зүйл гэж ярьдаг. Ингээд Даян хүүхдүүдийн хамт Орегон мужийн Спрингфилд орчмын хөдөө замаар явж байсан. За тэр үед бол радиогоор Duran Duran хамтлагийн Hungry Like the Wolf гэдэг дуу явж байсан. За Даяны ярьснаар бол тэд зүгээр л замдаа явж байтал гинэд нэг үл таних эрэгтэй замын гал зогсоод гараараа дохиж эхэлсэн. Тухайн үед оройн 10 цаг өнгөрч байсан ч гэсэн Даян хүүхдүүдтэйгээ явж байсан мөртлөө тэр хүний төлөө машинаа зогсоодог. Тэр Marcola Road болон Old Mohawk Road-ийн уулзуур дээр машинаа зогсоогоо нэг талд нь Mackenzie гол урсаж байсан бол нөгөө талд нь эзүү шахам талбай байсан. За энэ газар бол хүмүүс бараг явдаггүй нилээд тусгаарлагдсан газар. Даян машинаа зогсоосны дараа арын сууд руу харахад хүүхдүүд нь унтаж байсан. За тиймээс тэр машинаасаа буугаад өөрийнх нь тодорхойлсноор бол сэгсийсэн үстэй таних эрэгтэйтэй ярилцахаар очдог. Гэхдээ тэр хүн Даяныг ойртонгууд шууд машины түлхүүрээ өгөхийг шаарддаг. Даян эсэргүүцэж тэдний хооронд ноцолтоо болдог. Ноцолтооны үеэр үл таних эр түүний зүүн гарыг буудаж шархтуулсан. Үүний дараа Даян машины түлхүүрээ бот руу шидэж байгаа юм шиг дүр үзүүлэхэд нөгөө эрэгтэй түлхүүрийг авах гэж бот руу орох хооронд Даян машин руугаа гүйж очиод тэндээс зугтсан гэж ярьдаг. За түүний хэлснээр бол тэр үед арын суудалд байсан 3 хүүхэд нь бүгд буудулсан байсан. Ингээд Даян хүүхдүүдээ аваад эмнэлэг рүү давхиж очсон гэдэг. Гэхдээ дараа нь тогтоогдсон баримтуудаас харахад тэр эмнэлэг рүү галзуу мэт хурдан давхаагүй. Харин ч нийлээд ердийн явдгаасаа удаан явсан нь тогтоогддог. Эцэст нь тэр эмнэлэгт ирсэн. За гэхдээ тэр үед бол Шерил харамсалтай аль хэдийн нас барсан. Нөгөө хоёр хүүхдийн биеийн байдал бол маш хүнд байсан. Кристи бол цээж нь тус газраа 2 удаа буудулсан байсан бол Дайны нуруундаа сумны шархтай байсан. Дайны бараг хөдөлж чадахгүй байсан 2 хүүхэд нь хоёулаа амь насан дээсэн дөрөөн дээр дэмжигнэж байсан гэж мэддэг. За харин эсэргээрээ Даяны шарх бол хамгийн хөнгөн нь тэр зөвхөн гартаа буудуулаад сум түүний шууны ясыг нэвтэлж гарсан. Даян бол энэ шархаа бол маш хүнд гэмтэл байсан гэж хүмүүс тайлбарладаг. Ямар ч тач эмнэлгийн ажилтнууд буудуулсан хүүхдүүдэд авч ирсэн энэ эмэгтэйг бол хараад цочирддаг. Харсан хүн бүхний сэтгэл өвдөхөөр аимшигтай дүр зураг. Эмчнэр хүүхдүүдийг эмчилж дуусны дараа юу болсон талаар асуухаар Даянтай ярилцдаг. Тэр нэг хүүхдээ алдаж 2 хүүхэд нь үхлийн ирмэгдэр байгаа ээжийг мэдээж сэтгэл санааны хувьд аимшигтай байгаа гэж бодож исэн. Гэтэл Даянтай ярилцаж эхлэмэгц тэд маш их гайхдаг. Даян бол ямар ч сэтгэл хөдлөл юу ч үзүүлээгүй. Хүүхэд нь нас барж үлдсэн хоёр нь амь насныхаа төлөө тэмцэж байхад Даян огтхож цочирцэн, уу гашууд авцсан хүн шиг юусоо харагдаагүй. Тэр цагтаа болон эмч нартай ярилцахдаа ерөнхийдөө бол маш тайван, сэтгэл хөдлөлгүй байсан гэж хожим нь гэрчүүд дурсдаг. Тэр шөнө эмнэлэгт болсон зүйлс цагтаа болон эмнэлгийн ажилтнуудын сэжийг бол маш хурдан төрүүлдэг. Хожим Даян эмнэлэгт байх мөчийнхээ талаар дурсахдаа бурхан минь хамгийн зөв зүйлийг хийгээрэй. Хэрвээ тэд үхэх ёстой бол үхэх, ганцхан тэднийг мэл битий зовоогоосаа гэж хүссэн гэж ярьдаг. Гэхдээ эмнэлгийн ажилтнуудын анзаарсан зүйлс энэ тайлбартай огтонч нийцээгүй. Юуны өмнө Даян эмнэлэгт ирэхдээ өөрийнхөө шархыг альчуураар бооцсон байсан. Харин 3 хүүхдийнхээ аль нэгэнд цус тогтоох, шархыг нь дарж боох оролдлого хийгээгүй. Мөн машины арын суудал бол тэр чигтээ цус болцсон байсан ч гэсэн Даяны хувцс дээр бараг цус байгаагүй. Хүүхдүүд нь амь насныхаа төлөө тэмцэж байхад ээж нь тэднийг твэрч шархыг нь дарж байсан шинж тэмдэг нэг ширхэгч харагдаагүй. Гэхдээ хүмүүсийг хамгийн их цочирдуулсан зүйл нь өөр байсан. Даян хүүхдийнхээ талаар бус харин шинэ машиныхаа талаар санаа зовж исэн. Ёо одоо энэ шинэ машин маань бараг л өстой нэрээ заваарчлаа. Тэр арын суудал бол тэр чигтээ цус олцсон байна штэ. Маягийн юм ярьж ирсэн байгаа. Харин энд нь нэг эмнэлгийн ажилт нь
би ийм нөхцөлд ингэж аашилж байгаа хүнийг өмнө нь хизээж харж байгаагүй гэж дурсдаг. Удалгүй эмчнэр Шерил нас барсныг Даяанд мэдэгддэг. За мэдээж ихэнх эцэгхийн хувьд бол энэ мэдээ бол амьдралынх нь хамгийн аимшигтал мөч болно штэ. Зарим нь ойролж, уйлж, шокнд орж янз бүрийн л хариу үйлдэл үзүүлнэ. Гэтэл Даян бол ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Зарим гэрчийн ярьснаар бол бүр тайвширсан юм шиг харагцаан гэж хэлдэг. За дараа нь эмчнэр Дайны нуруунда буудуулсан саажилттай үлдэх магадлал өндөр байгааг хэлдэг. Гэхдээ Даяны хариулт юу байсан гэж хүүе энэ чи зүрхэндээ буудуулаагүй байсан юм уу гэж асуудаг. Тэр хүүгийнхаа ирээдүйн талаар асуугаагүй, амьд үлдэх эсхийг нь ч асуугаагүй. Энэ бүхнийг харсан эмч совилогч нар ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч эхэлдэг. Нэг совилогчийн хэлснээр бол түүний нүдэнд нэг ширхэгч нулимс байгаагүй, харин шинэ машин нь цус болсонд илүү их санаа зовж байсан гэдэг. Мөн Даян эмнэлэгт ирэнгүүтээ хамгийн түрүүнд Роберт руу уцдаг. Гэтэл хүүхдүүдийн аав Стивд нөгөө Дайныгийн төрсэн эцэгт нь ч гэсэн юу ч хэлээгүй. За гисэн ч тухайн үед бол энэ Шерилийн хийсэн үйлдэлүүдийн талаарх зүйлс бол олон нийтэд ил болоогүй байсан болохоор хүмүүс бол мэдээж Даяныг өрөвдөжсэн. Нэг хүүхдээ алдсан, хоёр хүүхэд нь үхлийн ирмэгдэр байгаа ээж л гэж харж исэн байгаа. За үүнээс гадна хүүхдүүдийг буутсан гих үл таних зэвсэгт итгээд хаа нэгтээ чөлөөтэй явж байна гэсэн бодол хүмүүсийг айдас давтуулдаг. Олон эцэг эхчүүд хүүхдээ ганцаараа ингэ гаргахаа болж эмэгтэйчүүд шүүн орой гадуур явхаас нь имэж эхэлдэг. Ялангуяа 3 настай Дайны насан туршдаа саажилтаа үлдэх магадлалтай болсон, харин Шерил амь насаа алдсан нь хүмүүсийг маш их цочирдуулдаг. Нөгөө талаас Кристи амьд байсан ч гэсэн биеийн байдал нь бол маш хүнд. Тэр цус харваж, ухаан орж гарах төдий байсан ч болсон явдын талаар юу ч ярьж чадахгүй байсан. Ингэснээр тэр шөнө юу болсон талаар мэдээлэл өгч чадах цорын ганц хүн нь Даян болдог. Олон нийт түүнийг хохирогч гэж харж байсан ч цагдаа нар эхнээсээ баг зэрэг эргэлзэжсэн. Тиймээс мөрдөгчд Даяны хэлсэн бүхнийг шалгахаар хэрэг болсон гих газарт очдог. Тэд нөгөө Даяны хэлснээр бол сэгсээсэн үстэй үл таних эрийг хайж, ойр орчмыг бүхэлд нь самдаг. Бүр нөгөө хажууд нь урсаж байсан Маккензи голын эрэг дагуу шумбагчид ажиллаж усан дотор хүртэл хайлтыг хийдэг. Гэтэл бүх хайлтын үр дүнд олдсон зүйл нь хідэн ширхэг сумны хонгойл байсан. Даян с житний дүр төрхийг тайлбарлахад түүний хэлсэн үгсээр үндэслэж зураг хүртэл гаргасан ч мөрдний шалгалт бол нэг ч алхам урагшлаагүй. Гэхдээ энэ хэрэг бол хэвлэл мэдээллийн гол сэдэв болдог. Удалгүй Даян хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч эхэлдэг. Гэхдээ тэр ярилцлагуудыг үзсэн хүмүүсийн ихэнх нь түүний ярианаас болоод улам их эргэлзэж эхэлдэг. За тэр болсон явдлыг зурагтанд юу гэж ярьсан гэхээр бид нэр зүгээр л гадуур явж исэн. Тэгээ хүүхдүүд машиндаа унтаад өгсөн болохоор гэрийн зүг хөдөлдөг. Гэтэл урд нь явж үзээгүй нэг зам таарлцсан болохоор би шин замаар явж эргэн тойрноо сонирхох дуртай байсан болохоор тэр зам руу орсон. Тэгээ замын голд нэг хүн зогсож надад гараараа догсон. Би машинаа зогсоогоод бүх зүйл 5-10 секундын дотор болцсон. Тэр гинэт ирээд 2 удаа буудсан, нэг сум нь миний гар руу туссан. Нөгөө сум хаашаа явсныг мэдэхгүй. Замын турш бол ингээд Дайны намуухан уйлж исэн, харин Кристи үхэж исэн. За ингэж ярьдаг. Гэтэл хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь бол үүнээс хойших хэсэг. Даян энэ мөчөд бол охтынхоо тухай ярихаас илүү өөрийнхөө амьдралын талаар ярьж эхэлдэг. Тэгээд хэлсэн юм нь болохоор надад ингээ хамгийн их нь бодогдсон юм бол хүүхэд насндаа амссан зовлон руугаа буцаж очсон юм шиг санагддаг. Миний гэрлэлт, нийгэмд авчигдж байсан мэдрэмжгээд бүх зүйл миний санаанд орсон гэж хэлдэг. За олон хүмүүнд бол энэ нь маш хачирхалтай санагддаг. Яагаад тэгэхээр хүүхэд нь амьд тавьж нөгөө хоёр нь үхлийн ирмэгдэр ахад Даян бол зүгээр л өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай ярьж исэн. Тэгээд тэрнийхээ талаар ч гэсэн бодож исэн гэж ярьдаг. За тэгээ хүмүүс бол Даяны түүхийг улам их эргэлзэж харж эхлээд юуны өмнө тэр шөнө яагаад 3 бага насны хүүхдэд дагуулад харанхуй эзгүй хөдөө замаар явж байсан. Яагаад замын гол зогсож байсан үл таних хүний төлөө машина зогсоосон. За бүр яагаад машинаасаа бууж очсон. Эдгээр асуултууд хүмүүсийн толгойд бол эргэлдэж эхэлдэг. Нэг ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс оройн 10 цаг болж байхад харанхуй замын гол зогсож байгаа үл таних хүний төлөө машина зогсоохгүй байх хэрэгтэй гэж бодогдоо юу гэхэд харин Даян би өмнө нь бол ингэж олон зогссон хүнийг авч явж исэн.
Хинэн ч намайг эсвэл хүүхдүүдийг минь буудаж байгаагүй гэж хариулдаг. Гэхдээ энэ тайлбар бол хүмүүсийг тайвшруулдаггүй. Түүний түүхэнд өөр нэг том асуудал байсан. Хэрвээ хүүхдүүд арын суудалд унтчихсэн бол тэр үл таних хүн машин дотор хүүхдүүд байгааг яаж мэдсэн? Тэр тусмаа харанхуй шүн. Яагаад тэр хүн Даяныг биш арын суудалд хэвтэж байсан 3 хүүхдийг тусад нь нэгээр нь буудсан юм бэ? За мэдээж Даян бол энэ асуултанд тодорхой хариулж чадаагүй. Тэр зөвхөн би мэдэхгүй, зөвхөн өөрийнхөө бодлыг хэлж чадна. Тэр машин доторх гэрлийг харсан ч юм билүү гэж хэлдэг. За мөн тэрээр тэр шүн зам дээр тэр хүнийг харсан 30 орчим гэрч байсан. Тэд нар бүгдээрээ тэр хүнийг ямар нэг мансууруулах бодис хэрэгэлсэн мэт харагдаж байсан гэж хэлсэн гэж нэмж ярьдаг. Гэхдээ энэ нь ч гэсэн хүмүүсийн эргэлзээг арилгаагүй. Тиймээс цагдаа нар Даяныг хэрэг болсон шөнийн үйл явдлыг газар дээр нь дахин үзүүлэхийг хүсдэг. За тэр хэсгийн бичдэг бол өнөөдөр хүртэл олон хүнийг тавгуутуулдаг. Яагаад тэгэхээр Даяны зам байдал бол огтхонч хүүхдээ алдсан их хүнийг шиг харагддаггүй. Бичлэг эхлэхээс өмнө тэр үс гизгээ янзлалж хүмүүстэй жоок хийж инээмсэглэж байгаа нь тэнд үлдсэн. Харин дараа нь хүүхдүүдэд буудуулсан мөчийг тайлбарлан үзүүлж эхэлдэг. Ихэнх эцэг бол ийм зүйл дахин санах төдийдл сэтгэл санаагаар унаж за бүр ярьж чадахгүй байх. Гэтэл Даян бол тайван байхаас гадна зарим үед бүр хөвгчлөлтөө байгаа юм шиг харагддаг. За тэгээд энэ бичлэг дээр нэг зүйл үлдсэн байдэ. Юу гэхээр ингээд хэрэг болсныг тайлбарлаж байхдаа санамсгүйгээр ингээд гипстэй гараа цогчдөг. Тэгтээ тэр нэг юм хэлжээ. Ёо бурхан минь эн чин тэрнээс ч 7 дор байна штэ гингүүдэ зогсчдөг байхгүй юу? За харин мөрдөгчд болохоор энийг эн чин өөрийгөө буудснаас ч 7 дор байна гэж хэлэх гэж байгаад зогссон гэж үздэг. За мэдээж энэ бол батлагдсан баримт биш. Гэхдээ энэ бичлэг дээрээс бол айгүй тодорхой харагддаг. За энэ дахин жүжигчилсэн үзүүлбэр хийсний дараа ч гэсэн цагдаа нарт бол энэ хэрэг ерөөсөө ойлгомжгүй санагдчихсан. Бүх түүх нь ямар ч үнэмшилгүй санагддаг. Тэгээд ч тэр жүжигчилсэн үзүүлбэрийн үеэр Даяны ааш араншин бие авч яваа байдлыг хараад мөрдөгчд түүнийг ямар нэг зүйл нууж байгаа гэдэгт улам итгэлтэй болдог. Маш олон сэжигтэй зүйл байсан ч гэсэн тэр үед Даян буруутай гэдгийг батлах хангалттай нотлох баримт тэдэнд хараахан байгаагүй. Тиймээс Даян бол юу ч болоогүй юм шиг амьдралаа үргэлжлүүлж телевизийн ярилцлагуудад бүр улам их оролцож эхэлдэг. Тэр бол анхаарлын төвд байх дуртай хүн байсан юм шиг харагддаг. Сайнч бай, мууч бай хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах дуртай нэгэн. За тэгээ хамгийн хачиргалтай нь бол тэр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлдэггүй болсон явдал бол түүнд огт нөлөөгүй юм шиг харагддаг. Үнэн дээр тэр хүүхдүүдээс илүү өөрийнхөө тухай санаа зовж байгаа юм шиг л санагддаг. Заримдаа бүр ярьж байхдаа жигшмээр инээмсэглэл гаргадаг. Яг л нэг болсон явдлаа эргэж санахтаа таашаал авч байгаа юм шиг. Тийм мэдрэмж. Даян хэлэхдээ бол бүх зүйл ердөө 5-аас 10 секундын дотор болсон гэж ярьдаг. Гэхдээ олон хүний хувьд энэ нь үнэмшилгүй санагддаг. Түүний хэлснээр тэр эхлээд түүн рүү 2 удаа нэг сум нь гартан туссан, нөгөө нь оноогүй. Дараа нь тэр машин руу очиод 3 хүүхдийг нь буудсан гэж ярьдаг. Ийм олон зүйл ердөө хэдхэн секундын дотор болсон гэхэд хүмүүс эргэлздэг. Түүний энэ тайлбарыг сонссон хүмүүс бол улам их асуултыг тавьж эхэлдэг. Харин Даян тэр шүмжлэлд нь маш дургүй байсан. Нэг ярилцлагынхаа үеэр тэр бүр ууртай өнгөөр хэрвээ би өөрийнхөө хүүхдүүдийг буудсан байсан бол арай илүү сайн хийчихгүй байсан гэж юу? Би яагаад хүүхдүүдээ эмнэлэг рүү авч ирэх байсан? Би эхлээд үхсэн эсхийг нь шалгаад дараа нь хуурамч нулимс унгах байсан биз дээ. Намайг тийм зүйл хийчгээд өөрийнхөө эсрэг гэрч нарыг авчирсан гэж бодож байгаа нь галзуурал ямар ч утгагүй штэ гэж хэлдэг. За удалгүй Даян охин Кристи дээрээ эмнэлэгт очдог. Тэр үед Кристигийн байдал тогтвортой байсан ч ярих боломжгүй хэвээрээ байсан. Гэтэл Даян өрөөнд орж ирэх мөчид Кристигийн зүрхний цохилт огцом нэмэгддэг. Эмнэлгийн ажилтнууд тэр даруй охин ээжээсээ айж байна гэдгийг шууд ойлгодог. Тиймээс тэд энэ талаар мөрдөгчдөд мэдгдсэн. За мөрдөгчд ч гэсэн үүнийг анхааралтай авч тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ цагдаа нар бол Даяны ярьсан түүхийг шалгасаар л байсан. Даяны хэлснээр тэр үл таних этгээдийг хуурсныхаа дараа шууд эмнэлэг рүү хамгийн өндөр хурдаар давхисан. Өөрөөр хэлбэл ухаангүй шахам хурдтай явсан гэж ярьдаг. За гэхдээ бодит байдал бол өөр байсан. Цагдаа нар Даяны араас эмнэлэг хүртэл явсан нэгэн жолоочтой ярилцдаг. Тэр хүн Даяныг маш удаан явж байсан гэж хэлдэг. Бүр санаатаагаар удаан явж араас нь явж буй хүмүүсийн дургуйг
хүрхсэн юм шиг санагддаг гэж ярьсан. Эцэст нь тэр жолооч түүнийг гүйцэж төрүүлээд яваад өгсөн. Бас нэг ноцтой зүйл илэрдэг. Цагдаа нар Даяны машиныг шалгах үед зорчигчийн талын хаалган дээр цус ирүүлдэг. Гэтэл энэ нь Даяны түүхтэй бол огт нийцээгүй. Түүний хийснээр буудсан этгээд жолоочийн талд байсан. Зорчигчийн талд хинч байгаагүй. Тэгвэл тэр талд цус яаж очсон бэ гэдэг зүйл. Хүүхдүүдийг бол 22 калибрийн сумаар буудсан. Харин Даян бол өөрийгөө гар бүү огт эзэмшдэггүй гэж мэдүүлсэн. Гэхдээ цагдаа нар түүний экс нөхөр Стивтэй ярилцахад тэр Даяныг гар буутай байсан гэдгийг баталдаг. Түүний гэрт нэгжлэг хийхэд цагдаа нар винто буу болон өөр буунаас гарсан хид хідэн сумны хонгойг олдог. За тэр сумны хонгойнууд дээрх гаргах механизмын үлдээсэн тэмдэглэгээ маш өвөрмөц байсан. За энэ нь бүр хэргийн газраас олдсон хонгойнуудын тэмдэглгээтэй яг таардаг. Мөн мөрдөгчд Даяны өдрийн тэмдэглэлүүдийг хурааж авдаг. Тэндээс Сэд Даян олон жилийн турш Робертд хит автсан байсныг олж мэддэг. Роберт бол түүнийг орхисон, сэтгэлийг нь шархлуулсан нөгөө хүүхдэд дургуй залуу. Мөн Робертд хаягдсан олон захидлыг олдог. Нэг захидалтай Даян би чамайг одоо ч гэсэн миний хамгийн сайн найз, цорын ганц хайртай хүн гэж боддог. Чи надад өөр хүн олд гэж байнга хэлдэг. Чи тоглож байгаа биз дээ гэж хүртэл бичсэн байдаг. Түүний өдрийн тэмдэглэлүүд Роберт хүүхэдтэй болохыг хүсдэггүй тухай байнга дурдгдсан байдаг. Даян үүнээс болж маш их шанаж байгаагаа ч гэсэн бичдэг. Тэр бүр Робертд зориулж шүлэг хүртэл бичсэн. Нэг шүлгэндээ би чамайг эхнэрээс чинь ч илүү хайрладаг. Гэхдээ энэ хайр миний амьдралд зөвхөн зовлон авчирлаа. Би одоо ч найцаар, би одоо ч хүлээсээр би хэр удаан ингэж тисэж чадах вэ гэж бичсэн байдаг. Эдгээр тэмдэглэлүүдийг уншсны дараа мөрдөгчд боломжит сэтлийг олж харж эхэлдэг. Даян хүүхдүүдээ өөрийн хүссэн амьдралд хүрэхэд нь саад болж байна гэж бодсон байж магадгүй. Эсвэл хүүхдүүдгүй бол Роберттай хамт байх боломжтой болно гэж итгэсэн ч байж мэднэ. За энэ бүх хугацаанд Даян бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжлүүлэн ярьсаар л байсан. Ярилцлага өгч өөр дээрээ төвлөрсөн бүх анхаарлыг дуртаяа хүлээж авч байсан. Минийхээр бол яг ингээд өөрийнхөө зохиосон түүхэндээ бүр итгэцэн, бусад хүмүүс ч гэсэн түүнд итгэж байгаа гэж бодож байсан юм шиг харагддаг. За эцэст нь тэгээд мөрдөгчд нэмэлт нотлох баримт олсны дараа Даяныг дахин байцаалтанд дуудаад энэ удаа бол түүнтэй 2 цагийн турш байцаалт хийдэг. Тэр байцаалтын үеэр бол Даян өөрийн түүхээ хид хідэн удаа өөрчилдөг. За Даян бол маш их худлан ярьдаг байсан учраас өөрийнхөө худлыг хүртэл тогтоож чаддаггүй тийм төрлийн хүн байсан. Худлууд нь хоорондоо зөрчилдөж ээдрээтэй болж эхэлдэг. За эхэндээ бол тэр мөрдөгчдөд 2 халдагч байсан гэж хэлээд тэдний ядаж нэг нь өөрийг нь нэрээр нь мэддэг байсан. Бүр дээрээс нь өөрийнх нь биен дээр байсан шивээсийг хүртэл ярьж байсан. За дараа нь тэр өөрийг нь буудсан хүнийг таньдаг байсан ч ямар нэгэн шалтгаанаар бол нэрийг нь хэлэхгүй гэж цагдаа нарт мэдүүлдэг. Мөрдөгчд харин нэрийг нь хэлүүлэхээр шахаж эхлэхэд Даян бол маш их уурлаад эцэст нь өрөөнөөс гараад явцдаг. За тэгээ мэдээж энэ үед бол хүмүүс Даянд бүрэн итгэхэ болдог. Бараг хинч түүний ярьж байгаа зүйлд үнэмшдэггүй, олон хүн түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэлдэг. Түүнийг баривчлагыг шаардсан хүмүүс улам орширч, цагдаа нар ч гэсэн мөн түүнийг баривчлагыг хүсэж байсан ч арай илүү нотлох баримт хэрэгтэй болдог. Тэдний хамгийн их хүсэж байсан зүйл бол Криститэй ярилцах явдал байсан ч тэр үед бол Кристи ярьж чадахгүй хിവэрэ байсан. Гэсэн ч тэр идэрч эхэлж байсан. За цагдаа нар бол бага зэрэг хугацаа өнгөрөөл түүнтэй ярилцаж чадна гэж үздэг. Тэд Кристи тэр шин болсон явдлын дараа сэтгэл зүйн маш хүнд цочролд орсон гэдгийг ойлгож ирсэн. Яагаад тэгэхээр тэр машин дотор 2 дүүгээ буудуулж байхыг харсан. За буудсан хүн нь өөрийнх нь ээж байсан байж болцсохгүй байсан учраас. Тиймээс мөрдөгчд энэ асуудалд маш болгоомжтой цаг авч аажмаар хандгаар шийддэг. Тэд Кристийг айлгахыг хүсээгүй, мөн тэр шин болсон явдлын талаарх өөрийн дурсамжтай эргэлзэх эсвэл ээжигээ хамгаалах хэрэгтэй мэт мэдрэмж төрүүлэхийг хүсээгүй. Тиймээс хамгийн зөв алхам нь бол эхлээд сэтгэл засалжтай ажилуулах гэж үзээд ингээд Кристи сэтгэл зүйчтэй уулзаж эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэр эмчтэй итгэж эхэлдэг. Дараа нь тэр сэтгэл зүйч нь Кристи тухайн шөнө өөрийг нь гэмтээсэн хүний нэрийг цаасан дээр бичээд гал руу шитгэхийг зөвлөдөг. Нэг өдөр тэр нэрийг шатаахыг хүсгээ болно гэсэн санаа байсан юм байна. Кристи бол үүнийг дахин хийсээр байсан. Эцэст нь тэр сэтгэл засалчтай хангалттай итгэж бичсэн цаасаа уншуулах хэмжээнд
хүрдэг. Тэр цаасан дээр ердөө 2 үг байсан. Миний ээж. Тэр мөчөөс эхлэн буудсан хүн бол Дайан Даунс мөн гэдэг нь бол бараг бүх хүнд тодорхой болдог. Ингээд хэрэг гарснаас хойш 9 сарын дараа буюу 84 оны 2 сарын 28-нд Дайан баривчлагддаг. Мэдээж баривчилгаа болсны дараа хэвлэл мэдээллийн анхаарал дахин хүчтэйгээр түүн дээр төвлөрдөг. Тэр дахин олонний анхаарлын төвд орж байгаа нь энэ. Хачиргалтай Дайан энэ бүх анхаарлыг бүр үнэхээр таашааж байгаа юм шиг харагддаг. Түүнийг цагдаа нар болон хамгаалтын ажилтнуудтай ихээхэн сэтгнэж байсан гэж ярьдаг. Мөн камерын өмнө юу ч болоогүй юм шиг инээмсэглэж бүх зүйл түүнд огтхон ч хамаагүй мэт маш хөнгөнөөр хүлээж авч байгаа юм шиг аашилдаг байсан. За түүнд бол ямар ч гэмшил байгаагүй юм шиг харагддаг. Даянд нэг хүний амийг хүнэсэн, 2 хүнийг алхахыг завдсан, мөн зэвсэгт халдлага үйлдсэн гэх үндэслэлээр ял тулгадаг. За 84 оны 5 сарын 10-нд шүүх хурал эхлэх үед Даяныг ямар байдалтай байсан гэж бодож байна? Жирэмсэн байсан. Ингээд тооцоолоод үзэх юм бол эн чинь хүүхдээ буудснаас 9 сарын дараа шүүх хурал нь эхэлж байгаа штэ тий. Тэгэхээр хүүхдүүдээ асныхаа дараа хин нэгэнтэй секс хийсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр хинтэй гэдэг нь бас надад сонир санагдсан. Түүнийг шүүх тахим руу орж ирэхдээ томорсон гизээ харуулan инээмсэглэж байгаа бичлэг байдаг. Тэр дахин жирэмсэн болсондоо бараг бахархаж байгаа юм шиг харагддаг. Хожим нь түүнээс энэ талаар асуухад тэр хүүхдүүдээ маш их санаж ганцаардаж байсан учраас хүү дахин жирэмсэн болсон гэдэг. Минийхэр бол Даян дахиад нэг удаа жирэмслэлтийг өөрийн хүссэн зүйлээ авахын тулд ашиглаж байгаа юм шиг харагддаг. За энэ удаад бол зүгээр л өрөвдөх сэтгэл хүссэн юм шиг харагддаг. Магадгүй ингээл жирэмсэн эмэгтэй ирэнгүүд тангаратны шүүгчэд уяраад бараг шоронд явуулахгүй байх юм билүү гэж найдсан ч байж болохоор. За шүүх хурал эхлэх үед Даян энэ хэрэгээс бол мултран гэдэгтээ маш итгэлтэй байсан. Үнэн дээр түүний өөртөө итгэх итгэл бол бараг хизэж ганхаагүй гэж болно. Шүүх танхимд гаргаж байсан авиринч хэвлэл мэдээллийн өмнө үзүүлдэг байсан авираас бол ерөөсөө нэг тийм дутхааргүй хачиргалтай байсан. Тангаратын шүүгчдэд бүх зүйлийг илүү ойлгуулахын тулд прокурорууд шүүх танхимд Hungry Like Wolf гэдэг дууг тоглуулдаг. За би энэ дууг сонсож үзээд за энэ дуу нь бол хин нэг тийм маш хүчтэй хүсэж араас нь хөөцлөж байгаа тухай өгүүлдэг. Яг л нэг тийм өссөн чон олзоо мөрдөж байгаа шиг дурлсан хүн эсвэл ямар нэг зүйлд улаар нь тэмүүлж байгаа мэдрэмжийг зүүрлэж байгаа ийм үхтэй дуу юм байлээ. Тухайн үед бол Даян ч гэсэн яг Робертийн араас бүр улаарч хөөцөлж исэн тийм үе байсан. Тэгэд энэ дууг шүүхийн танхимд явж байхдаа л Даян ингээл хөлөө товшоол аянд нь бүжиглээд бие мие хөдөлгөөд нэг гоё цаг өнгөрүүлж байгаа юм шиг ямар ч тийм шүүх хуралд байгаа юм шиг тийм байхгүй. За мөн дээрээс нь түүний байцаалтын бичлгүүдийг хүртэл шүүхтэр үзүүлдэг. Өөрийгөө тэр бичлгүүдээр харж байхдаа ч гэсэн Даян бол ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Прокурорууд мөн түүний машины загварыг хийж хүүхэлдээ ашиглан Даян хүүхдүүдэд хэрхэн буудсан байж болохыг үзүүлдэг. Энэ нь бол шүүхтэр маш үр дүнтэй болдог. Тэгэхээр тангаратны шүүгчид бол хэрэг яг хэрхэн болсон байж болохыг илүү тодорхой ойлгож зорчигчийн талын хаалган дээр цус хэрхэн очсныг харж чаддаг. Мөн хүүхдүүдийг ямар хүнд шархсан, Даян эмнэлэг рүү явахдаа ямар хэрцгий хандсан болохыг илүү сайн ойлгуулдаг. Тэр хүүхдүүдэд эмнэлэгт хүргэх гэж яараагүй нь тодорхой байсан. Удаан явах тусам хүүхдүүд амьд үлдэх магадлал багасна гэж бодсон болохоор. За мөн прокурорууд Кристиг гэрчээр оролцуулах маш хэцүү шийдвэрийг гаргадаг. Гэхдээ энэ нь бол маш чухал. Тэд Кристи үүнийг давж гарч чадах эсгэд бол санаа зовж исэн. Ердөө 9 настай хүүхэд өөрийнх нь эсрэг сууж байгаа ээжийнхээ өмнө шүүхтэр мэдүүлэг өгнө гэдэг бол асар их дарамт. Тэр аимшигтай халдлагаас амьд үлдсэн бөгөөд ийм нөхцөл байдлыг хэрхэн даван туулахыг хинч мэдэхгүй байсан. Гэхдээ Кристи бол гайхалтай сайн мэдүүлэг өгдөг. Түүний хэлснээр ээж нь машина зогсоогоод буугаад тэшний хэсэг рүү очдог. Тэр үед Шерил уртлын суудал, харин өөрөө болон Дайны хоёр арын суудалд байсан. Удалгүй Даян гартаа ямар нэгэн зүйл барьсаар машины хажуугаар тойрж ирээд цонхоор тонгоож ороод Шерилийг хамгийн түрүүнд ойроос буудахыг харсан гэдэг. Кристи бол энэ үед унтаагүй бүгдийг өөрийн нүдээр харсан. Үүний дараа Даян арын суудал руу тонгоож Дайныг буудсан. Дараа нь бууг Кристирээ чиглэсэн. Тэр мөчөд Кристи ч өөрөө буудалсан. Түүний ярьснаар үүний дараа Даян өөрийнхөө гарыг буудаж шархан дээрээ алчуур ороогоод машинда суулсан. Дараа нь эмнэлгийн зүг хөдөлсөн ч галзуу мэт давхаагүй харин маш аажуухан явсан гэж түүний охин
9 настай Кристи мэдүүлдэг. За харамсалтай нь энэ мэдүүлгийн видео бичлэг бол байдаггүй. Гэхдээ тухайн өдөр шүүх тангимд сууж байсан хүмүүсийн дурсснаар Кристигийн мэдүүлэг бол шүүх хурлын хамгийн хүнд, хамгийн сэтгэл эмзэглүүлсэн мөчүүдийн нэг гэж ярьдаг. Нэгэн цагт амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байсан бяцхан охин шүүхийн өмнө суугаад өөрийн ээжийг бууцсан хүнээр нэрлэдэг. Мэдүүлгийн дараа мэдээж Даяны өмгөөлөгчд Кристигийн үгийг эргэлзээтэй болгохыг оролддог. Тэд хэн нэгэн түүнд юу хэлхийг зааж өгсөн байж магадгүй гэсэн санааг тангарахны шүүгчдийн өмнө гаргаж ирдэг. Гэхдээ Кристи бол хэлсэн үгнээсээ хизээж ухраагүй. Тэр ээж нь өөрийг нь Данийг мөн Шерлиг бууцсан гэдгийг дахин баттай хэлдэг. За үүний дараа Даян бол өөрөө гэрчийн суудалд суудаг. Ямар хүн гэрчийн суудалд суудаг гэлээ? Нарциссист би гэсэн төвтэй мэдрэл амьтад. Тэр өөрийгөө гин буруугүй гэж мэдэгдэж бүх буруудгалыг няцаахыг оролддог. Гэхдээ түүний тайлбарын ихэнх нь болсон хэрэг явдлаас илүү түүний өөрийнх нь амьдралын тухай байсан. Тэр олон удаагийн бүтлгүй харилцаа Робертд хит автсан байдал мөн хүүхэд насндаа амссан хүчирхийллийн талаар ярьдаг. Тэр ч байтугай 12 орчим настай байхдаа аавда бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж шүүхтэр мэдэгддэг. За өмгөөлөгчд мөн дээрээс нь мөрдөн шалгалтын ажиллагааг ч гэсэн эргэлзээтэй болгож харагдуулахыг оролддог. Тэд хэрэг болсон газраас олдсон сумны хонгойнуудыг цагдаа нар зориуд байрлуулж Даяныг хэрэгт холбохыг хүссэн гэж маргадаг. Гэхдээ энэ мэдээллийг батлах ямар ч баримт байгаагүй. Мөн мөрдөгчд байцаалтын үеэр Даянд дарамт үзүүлж хэрэг хүлээлгэхээр чиглүүлсэн гэж өмгөөлөгчд нь хэлдэг. Гэхдээ байцаалтын бичлэгүүдийг үзэхэд энэ тайлбар бол ямар ч үнэмшил төрүүлдэггүй. Эцэст нь тангарахны шүүгчид эдгээр хамгаалтын тайлбаруудыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэдний хувьд нотлох баримтууд, Кристигийн мэдүүлэг болон Даяны өөрийнх нь үйлдэлүүд нэг зөв рүү зааж байсан. Даян Даунс бол хүүхдүүдэд буудсан хүн мөн гэж тэд үздэг. За гин буруутай тогтоогдсны дараа ч гэсэн Даян бол бууж өгөөгүй. Тэр өөрийгөө гимгүү гэж зүтсээр байсан. Өнөөдрийг хүртэл хүүхдүүдэд буудаагүй л гэж мэдэгддэг. За тэгээд шүүхийн ялаа сонсохоос ердөө 10 хоногийн өмнө Даян охин төрүүлдэг. За охиноо бол Эми Элизабет гэж нэрлсэн ч Даян бол түүнтэй ганцхан удаа уулздаг. Удалгүй түүнийг хүүхдээс нь салгаж үрчлүүлдэг. Шинэ гэр бүл нь бол охины нэрийг Ребека болгон өөрчилж ойр дотны хүмүүс нь Беки гэж дууддаг болсон юм байна. За энэ үеэр сэтгцэн эмчнэр бол Даянд үнэлгээ хийдэг. Тэд түүнийг нарциссист чинжтэй буюу өөрийгөө хит дөвөөлгөх хандлагатай мөн нийгмийн эсрэг зан төлөвийн эмгэгтэй гэж оншилдог. Эцэст нь шүүх Даян Даунст бүх насаар нь 20 ял дээр нэмээд 50 жилийн ялыг оноодог. Мөн хамгийн багадаа 25 жил хоригдсны дараа л суллагдах хүсэлт гаргах боломжтой байхаар шийдвэрлэдэг. Гэхдээ түүний хизээ нэгэн цагт суллагдана гэж итгэж байсан хүн бол тун цөөхөн. Нөгөө талаараа Даяны аав Уэсли охиныхоо талаар гарсан бүх мэдээлэлд итгэдэггүй байсан. Даян шүүхийн үеэр аавыгаа багадаа өөрийг нь бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан гэж буруудгсан. Гэхдээ хожим нь тэр энэ бүхнийг зохиосон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр ийм ноцтой худал буруудгалд өртсөн ч гэсэн Уэсли бол охиноо хизээч орхиогүй. 2017 онд нас барах хүртлээр охиноо хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хоригдож байгаа гэж ботсон хിവэрээ нас бардаг. Гэхдээ Даяны асуудал бол үүгээр дуусаагүй. 87 оны 7 дугаар сард шоронгоос орохоор шийддэг. Нэг өдөр дасгалын талбайд гарсан байхдаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Ойролцоогоор 16 футын өндөр хашаанд авирч хүрмээ ашиглаж орой дээгүүр нь гарч чаддаг. За ингээд үнэхээр орогчдаг шоронгоос. Хашааны гадна тал зогсоолтой байсан машины дор хэсэг хугацаа нуугдаж байгаад боломж гармагц зүхтждэг. Даяныг маш аюултай хоригдол гэж үздэг байсан учраас тэр даруй өргөн хүрээтэй эрүүн сурвалжлах ажиллагаа эхэлдэг. Мэдээ хит хитэн мужийн телевизээр гарч олон муж даяар эрэл хайгуул өрнөдөг. Зарим хүмүүс бүр Даян Кристиг хайж очиж магадгүй гэж айж байсан. Мөрдөгчд түүний шоронд ашиглаж байсан гар утсыг шалгасан ч хаашаа явсан талаар бол ямар ч тодорхой мэдээлэл олдоогүй. Харин нэг сонирхолтой зүйл илэрдэг. Тэд түүний эд зүйлс дундаас хавчуурахтай самбар болон хоосон цаасыг олдог. Эхлээд харахад бол зүгээр л нэг жирийн цагаан цаас мэт байсан ч дээр нь дарагдсан бичгийн үл ялэг мөр үлдсэн байсан. За өөрөөр хэлбэл өмнө нь дээр нь байсан цаасыг урж авсан болохоор доор хуудсан дээр
бичгийн хонхорхоо нь үлдсэн гэсэн үг. Тиймээс мөрдөгчд нөгөө кинонэр гардаг шиг хуучны аргыг ашигладаг. Тэд харандаагаар цаасан дээр зөөлөн будаж эхлээд өмнөх хуудсан дээр юу бичигдсэн байсан нь аажмаар гарч ирдэг. Тэнд жижиг газрын зураг болон нэг хаяг байсан. 2262 State Street. Энэ хаяг бол шоронгоос ердөө хэдхэн гудамжны зайтай Даяны хуучин шоронгийн өрөөний хамтрагчийн нөхрийнх нь болох нь тогтоогддог. Хамгийн сонирхолтой нь Даян оргосноос хойшоо тэр чихтэй тэнд нуугдчихсэн, өөр хаашаач яваагүй. Олон мууж даяар өрнсөн эрен сурвалжлах ажиллагааны эцэст тэр шоронгоос хэдхэн гудамжны цаана хуучин хоригдлын нөхөртэй хамт нуугдаж байсан нь илэрдэг. Эцэст нь Даян оргосноос хойшоо нийт 11 хоног нуугдаж чадсан ч баригдаж дахиж шорондоо хүргэгддэг. Оргох орлого хийсэн учраас шүүх түүний ял дээр дахин 5 жилийг нэмсэн. Үүний дараа Даяныг Нью Жерси дэх дээд зэргийн хамгаалалттай шорон руу шилжүүлсэн. Дараагийн хэдэн жил суллагдах хүсэлтэд хэд хэдэн удаа гаргасан ч бүгд татгалзсан. Түүнд буудулсан Кристи Дани хоёулаа амьд үлддэг. Харин Даяны шоронд төрүүлсэн охин Беки үрчлэгдэж гэр бүлдээ өсөж аз жаргалтай хүүхэд насыг өнгөрөөдөг. Тэр Даян гэж хүн байдаг тухай юу ч мэддэггүй байсан. Дөрсөн эцэгийнхээ талаар бол бараг юу ч сонсоогүй өсдөг. Гэхдээ томрох тосон Бекид бол нэг асуулт байнга төрдөг. Яагаад эцэг их нь дөрсөн эхийнхэн талаар ярихыг хүсдэггүй юм болоо? Яагаад энэ сэдвийг үргэлж булзааруулдаг юм бол гээд за ингээд 11 настайдаа мэдээж олон хүүхдүүдийн адил сониуч занан хөдөлж тэр үннийг олж мэдхээр шийддэг. Тэгээд хүүхэд насны зал хэрэглэж өөрийн асрагч эмэгтэйдээ төрсөн их нь хэн болохыг аль хэдийнэ мэддэг дүр үзүүлээд харин асрагч нь үнэхээр мэдэж байгаа гэж бодоод нэрийг нь шууд хилчдэг. Ингэж Беки анх удаа Даян Даунс гэдэг нэрийг сонссон. Удалгүй тэр орон нутгийн номын дэлгүүрээс зохиолч Айн Рүүлийн бичсэн Даян Даунсын тухай хамгийн алдартай ном болох Small Sacrifice гэдэг номыг олж авдаг. Номыг уншаад бол 11 настай Беки цочролд ордог. Төрсөн их нь өөрийн хүүхдүүдийг буутахыг оролцсон хүн гэдгийг мэдгэн түүний хувьд бол маш хүнд цохилт болдог. Тэр номын дэлгүүрээс гарч явахдаа болсон бүхнийг мартахыг л хүсдэг. Гэхдээ үннийг мэдсэн хүн эргээд мдээгүй юм шиг амьдрна гэдэг бол амраггүй байсан. За хэсэг хугацааны дараа нэлээд хэдэн жилийн дараа найз залуутайгаа хамт байхдаа Даян Даунсын тухай телевизэн цуврал үздэг. Тэр мөчид бол бүх зүйл үнэхээр бодит юм шиг санагддаг. Өмнө нь уншсан зүйлс нь зүгээр нэг түүх биш. Энэ удаа бол бүх зүйл тархинд нь бүрэн суудаг. Беки бол хамгийн ихээр нэг зүйлээс айж исэн. Тэр хэлэхдээ би бол энэ эмэгтэй охин надад ч гэсэн бас түүнтэй адилхан. Би энэ хүнээс гаралтай юм чин би ч бас тийм хүн болж хувирах юм биш үстэй гэж айдаг байсан гэж зурагтанд ярьсан байдаг. Энэ бүх дарамт айц эргэлзээний дунд Беки харт амьганд ордог. Тэр сургуулаа хайж гэрээсээ зугатаад амьдрал нь хяналтнаас гардаг. Олон жилийн турш тэр төрсэн эхийнхээ тухай үннийг мэдснээс үүдэлтэй сэтгэл зүйн хүнд шарахтай тэмцдэг. 17 настай жирэмсэн болсон нь хүртэл Даяны түүхийг санагдуулдаг. Төрүүлсэн хүүхдийг нь төрсний дараахан өөр хүмүүс асран хамгаалах болдог. Дараа нь 21 настайдаа дахин жирэмсэн болдог. Тэр үед Беки бол орон гэргүүчүүдийн байранд амьдарч байсан бөгөөд хүүхдээ өрчлүүлэх шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэрийн дараа Беки нэг зүйлийг хийхээр шийддэг. Тэр төрсэн эхтэйгээ холбоо барихыг хүсдэг. Ингээд шоронд хоригдож байсан Даян руу захидал бичээд удалгүй Даян хариу бичдэг. Тэр бүр Бекигийн зургуудыг хүртэл харсан гэж хэлдэг. Гэхдээ Даяны эхний үгс Бекиг бүр гайхшруулдаг. Тэр хэлэхдээ чи надтай яг адилхан харагддсан биш дээ. Чи энэ бит хоёрын эрүүг үзен яддаг бистэ гэж бичдэг. Захидлын эхэндээ Даян бол ийлдэг байсан Бекиг үзлэнтэй гэж магтаж захидал авсандаа баяртай байгаагаа бичээд гэхдээ захидал үргэлжлэх тусам бүх зүйл өөр болж эхэлдэг. Тэр Бекиг өөрийнх нь эсрэг өрнөж байгаа асар том хуйлдааны нэг хэсэг гэж буруутгаж эхэлдэг. Бүр тагнуул гэж хүртэл хартаж байгаагаа бичдэг. Тэр үед бол Беки нэг зүйлийг ойлгодог. Даянтай харилцаагаа үргэлжлүүлэх ямар ч утгагүй юм байна. Ингээд холбоогоо бүр мөсөн тасалдаг. Аз болоход энэ түүх бол тэнд дуусаагүй. Олон жилийн дараа Беки нэг чухал үннийг ойлгодог. Хин нэгэнтэй тусаар холбоотой байна гэдэг бол түүнтэй адилхан хүн болно гэсэн үг биш. Тэр өөрийгөө тодорхойлох эрхтэй байсан. Ингээд Беки амьдралаа аажмаар босгож эхэлдэг. Тэр их сургууль суралцаж
ажиллаж сэтгэл судлалын зэргийг хүртэл хамгаалдаг. Дараа нь хүүхдийн зан үйл сэтгцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах болсон мөн өөрийн хүү Крист хайртай халамжтай ээж болж чаддаг. Харин Кристи болон Дани хоёрын хувьд ч харьцангуй азтай төгсгөл хүлээж исэн. Тэднийг энэ хэргийн прокуроруудын нэг болох Фред болон түүний эхнэр Жованаар үрчилж авдаг. Дани буудуулсан шархны улмаас бүслэхийнээсээ доошо саажилтаа үлдсэн. Харин Кристи бол насан туршдаа ярианы бэрхшээлтэй болсон. Гэхдээ тэднийг хайр халамжтай хүмүүс өсгөж шинэ гэр бүл нь тэдэнд хэрэгтэй бүх эмчилгээ, сэтгэл зүйн тусламж, дэмжлэгийг үзүүлсэн. Мэдээж Даяны хийсэн зүйлийг юу ч ярилгаж чадахгүй. Гэхдээ ядаж амьд үлдсэн хоёр хүүхэд нь хайраар дүүрэн орчинд өсөж амьдралаа шинээр эхлүүлэх боломж олцсон. Даян 2025 оны 12 дугаар сард тэнцэн сурлагдах хүсэлтийг гаргасан ч татгалзсан хариу авсан. Үүний улмаас Даяны дараагийн тэнцэн сурлах сонсол 2030 он хүртэл товлогдог байгаа. Даян одоогоор Калифорни мужийн Чавчила хот дахь эмэгтэйчүүдийн шоронд хоригдсон хിവэрэ байгаа. За энэ түрээд өнөөдрийн маань нэгэн шимнуусын хэрэг өндөрлж гин. Хэрвээ энэ дугаар танд сонирхолтой санагдсан бол сувгаад дагаж бичлэгтээ лайк дарж мөн хэргийн талаар сэтгэлдээ үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.